Сайн байцгаана уу үзэгч сонсогч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За спортын ангаах ухаан, спортын гэмтэл, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилгоор хийгдэж байгаа подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За би гэмтэл сог ясвны эмчлийн эмч Баяр Жаргал, за мөн хамтрагчаар маань гэмтэл сог ясвны эмчлийн эмч анаах ухааны доктор Батлан маань оролцож байна. За мөн манай энэ удаагийн дугаарын зочноор сагсан мөнгөний дасгалжуулагч NBA Talk-ийн гишүүн Анар маань хүрэлцэн ирсэн байна. Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Маш баярлалаа. За ярианыхаа сэдвийг таны нөгөө юугаар эхлэе гэж бодож байна л да. Анх спорт буюу одоо сагсан мөнгөд хизээнээс дурлаж эхлэв, за мөн дасгалжуулагчийн карьер хизээ эхлэв тий. Тий яг нөгөө нэг Батлангууд байж чинь 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байхгүй. Тэгэл бид нар яг багтаа Монгол хүүхдүүд болохоор хамтаа байралдаал сагс хамтдаа тоглоом гэж өсөж исэн тий. Тэгээд би нөгөө Америк нэгдсэн улсад яг 10 жилээ төгссөн. Тэр хугацаанд нэг за ер нь ихтэй сургуулийн цэцлэг авах ер нь боломж байд юм байна. Тэгээд Монголд нэг жил 2 жил чөлөө төхөр байрлажсэн болохоор 10 жилдээ үргэлжлүүлээд Америкт чөлөө төхөр байрлалдаад За бас тодорхой хэмжээний цаг завыг зарцуулсан байдаг. Тэгээд гэмтэл бэртэл аваад ерөнхийдөө тэгээ сагс руугаа 10 жилдээ сэтэжтэй тоолцсон болохоор сагс руугаа буцаад ер нь Америкээс ирээд буцаа орсон байт. Яг дасгалжуулагч болсон ерөн сагсан мөнгөний багт ажиллаж ирсэн хугацаа гэхэлэр дээдлийн баг дээр 2010-аас 11 оны үеэр л та. Тухайн үед энержи ресурс харцаг гэх багт туслах хийгээд эхлүүлжсэн. Сая бэртэл гэмтэл авч ирсэн гэсэн нуулгүй байвал тэнд яг ямар бэртэл авч ирсэн Америкт байна? Тийм би хүзүүнд нэг хүзүүний нэг 7 холбоос үүдэн шүү дээ. Вертебра 6 7 гэдэг. Тэр 7 холбоосныхаа 6 7-ыг нь хуглаад тэг ингээ бүтэн бие мэдээг болд юм билээ тэгэхэр чи. Тэг яг нэг кино шиг 911-ээс шуурхаа төргөн шуурхааны ирээд авч яваал тэгэл нэг хаалхаанд ороод хитэн цаг 8 цагийн дараачлаа гарч ирэл тэгэл ямар ч багаар ингээд бие мэдээнд ороо тэгээ буцаад хөл дээр алхаж сурсан байдаг. 2006 оны үед юм уу? Тэр нэг тоглолт тэмцээний үед юм уу? Яг тэмцээний үеэр тийм. Барилжаад тэр чинь мушгцсан юм унцсан. Зүгээрээ ингээд агаар дээр ингээд буруу хөдлөөд яг буухта толгоогоо төрүүлж унаа тэгээд хүзүүгээ гэмтээсэн. Тэг баг Монголтой жишээ харьцвал нөгөө Баян Баясаа гэж ярьдэн шүү дээ. Тэрний гэмтэлтэй тийм авт таслах шүү дээ тэр чинь. Тэрний гэмтэл айгуу төстэй юм. Тийм ослоор ч бас нэлээд хүмүүс хүзүүгээ яасан байдаг. Гэхдээ тэрнтэй адилхан тэгээд тэр гэмтлээс эргэж ирэх явц бол бас масар их хугацаа. Тийм хэдийн хугацаас ирсэн. Яг ер нь бол нэг эмч анх хэлэхдээ бол за буцаад хөл дээрээ босч ирэх боломж бол нэг чамд нэг 5-аас 10% байгаа тий. Тэгээ босч ирэхгүй байх магадлал нь илүү өндрөө. Тэгээд нэг доор хаяж нэг 6 сараас 1 жилийн хугацааны дараа л өөрчлөлт гарах багсан. Тэгээд ялч гэнэ залуу хөхөд байсан болохоор ингээл эмчнэр нүртэл гайхаал ямар хурдан сэргэлт авч ийн гээл тэгэл ямар ч байсан нэг 2-7 хоног 3-7 хоногийн дараа буцаад хөл дээр алхаад эхэлсэн байдаг. Тэгтээ маш их нэг ингээд хөвтэйгээрээ байгаад тахаар хүний булчингийн масс алдагдаад тэг ингээд тухайн үед нэг 66 70 кг 71 2 кг-тай байдаг хүүхэд чинь эмнэлгээс гарахдаа 55 кг хэмжээтэй л гарч ирсэн. 15 6 алдсан шүү дээ. Тэгээ хүзүүний нугалмын гэмтэл маш хүнд гэмтэлтэй л орно л да спорт хамааралтай. Тэгэхээр тэрэн дотор ч нөгөө яс ч өөрөө доктортой байдлын ханган дээрээс нь тэр хүн дотор явж байгаа нугас тархинаас гарч байгаа нугас одоо хүний ялангуяа хөдөлгөөн болон мэдрэхүй хангаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний гэмтэл бол маш аюултай. Тэгэхээр тийм тухайн үед анхны төсөлмж хэрхэн үзүүлсэн аюул чухал байгаа байхгүй. Хэрвээ буруу байх юм бол ерөөстөө нэг бүх мөчтийн хөдөлгөөн алдагдах. Тийм тээвэрлэгээс ахуулаад цаас ажилт үүсэх гэл маш хэцүү. Тэр үед яг тусламж үйлчлэгийг надад яаж хийсэн болыг тухайн яг талбай дээр тэгээд хэрвээ яг хөө тэгээд ямар ч ингээд би нөө ингээд өөрөө ингээд хөдөлж болохгүй гэдгийг мэдхгүй ингээд хүн юм хариулаад хүзүүч хөдөлж нь гар нь хөдөлж нь гэхэлэр ингээд үүл хөдлөөр гар хөдлөөр үзүүлэх гэхэлэр чи битээ хөдлөө ингээд хөдөлж болохгүй ингээд хүзүү ингээд тэгшгэн байрцсан тэгээд нөө нэг юун дээр нэг хөвтүүлдэг юм дээр л зөөхөхгүй л тэгтнээс би өөрөө л ингээд хөдлөл буцаад миний санаагаар бол босчих гээд буцаж босч ирээл барилчих гээд шүү.
Тэгэл за ер нь болохоо хэлсэн байна да гэдгийг нэг хүмүүс нэг ингээл алгадчаал ордонгоос гараа явахт нэг ойлгож байгаа байхгүй. Тэр чинь бас яалчгүй нөгөө тээвэрлэхээс ахуулаад нөгөө анхны тусламж тэнд айгүй мундаг л байна л да тий. За энэ хүний анхны нөгөөний үдсэн хүний дүгнэлт айгүй зүв боох. Бууж явах үед за энэ хүзүүн гимтсэн байж магадгүй тий. Тэгэхээр хамгийн түрүүнд хүзүүг хөдөлгөж болохгүй нэ. Түрүүнд тулгаа ярьдаг те тэр дээрээс мэдрэлийн одоо нуус чинь тэр чигээрээ мэдрэл шүү дээ. Энэ дээд төвшөнд байна гэхэр чинь ингээд доошоо дөрөв мөчөө дөрүүлэнгийн мэдрэлжүүлж байгаа мэдрэл тэнд явж байгаа. Тэнгүү тэр мэдрэлийг хөдөлгөж болохгүй, гимтээж болохгүй, тээвэрж ийн гэж айгу мундаг байхгүй. Тэрний анхны дүгнэлт хийсэн хүн айгу зөв дүгнэлт хийсэн гэсэн үг те. Тэгээ цаашлаад эмнэлгээр очиод мэсцэлд орж байгаа. Гэтэ тэрний нөгөө талаар одоо ингээд харьцуулж үзмэр санагдаад байна. Хэрвээ одоо Монголд одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авч лээсэн баг те. Тэрнээс хойш тэнгууд Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Америкийн тусламж үйлчилгээ хоёрын хооронд ялгаа хэр харагдсан. Одоо биеэрээ мэдэрсэн байж байгаа. Тухайн яг эсвэл гэмтэх үед үзүүлжсэн тусламж эд багаар яаж ажиллаж байсан гэдэг ч юм. Ер нь бол 2006 онд гэмтээд би өөрөө 2008 онд Монголд ирж исэн. Тэр хугацаанд тэр 2 жилийн хугацаанд гэмтлийн араас хийж байгаа тэр нэг хөдөлгөөн цэцлийн эмчилгээ, physical therapy бол ер нь бол аягүй сайн хийсэн. Тэгээд ер нь одоо ингээд гимтлээс хойш бараг 20 жил болсон байна. Тэгээд бас ингээд гимтлийн араас нэг after effect-үүд гэж байдаг шүү дээ. Тэр нь юу юм гэхээр ингээд хүний булчингийн тэр muscle memory гэдэг булчингийн тэр memory гэдэг зүйл ер нь аягүй хэцүү болчтой юм шиг надад санагдсан. Яг бол урд нь хийж чаддаг байсан. Одоо чинь баруун гараараа бөмбөг заалгач байд юм уу те ингээд шидэх мэдэх тэр юм аа ерөөсө байхгүй болсон. Тэгээ баг ингээд алхаж чадахгүйсэн болохоор алхаж сурж байгаа. Тэгэл одоо би зүгээр гимтлээс өмнө одоо ширээний теннис тоглолтогч байсан гэдэг хүлэмбэг тоглолтогч байсан гэдэг юм ингээд урд нь хийж чаддаг байсан хөдөлгөөнд алийг хийж чадхаа байлцсан байсан болохоор одоо ер нь ахаад спортоор тоглох ихэд ер нь жоохон хэцүү санагдсан. Тэгээд тэрнээс хойш ер нь барилдсан. Тэрнээс хойш ахиж ер нь барилдаагүй тэгээд тийм контакттай спорт хийж болохгүй гэсэн юм ерөөс заал нь найзуудтай сакс тоглохдоо үрт ер нь айгаад ер нь тэгээд тийм айцтай болчихж байгаа шүү дээ. Тийм дохио ирч тийм шиг юм л да. Одоо зарим тамирчдын тухайд ярихад нэг гимтцсэн бол нөгөө гимтлээ дахиж авах гээд байгаа юм шиг айц тий. Нөгөө үйлдэлээ хийж чадахгүй. Уг нь бол тэр нэг зүгээр ингийн хийчих үйлдэл. Гэхдээ нэг гимтээд нэг тийм сигнал биваад өвдөлт мэдэрсэн учраас дахиад нөгөө үйлдэлээ ер нь хийхгүй байх тамирчид нь ер нь нэлээд л их л байдаг л байна. Тэгээ энэ дэр чинь бас тагээл дахиад хариулна сэтгэл зүйн ч юм хэрэг болоод идэх ч юм уу те. Ер нь одоо яг тасгалжуулагчийн карьер хийгээ явж байгаа тийм бэртэл гимтэл гарч исэн тохиолдлууд одоо тамирчдын тухайд яг хуу сагчид мэдээж хамгийн их одоо саксмонгийн тамирчдад хамгийн их түгээмэл гимтэл нэх юм бол шагааны гимтэл байгаад байгаа. За тэгээд өвдөг басар. Тийм яг миний намайг яг тасгалжуулагч хийж байгаа хугацаанд ер нь гарсан хамгийн хэцүү гимтлүүд гэх юм бол за олон улсын хэмжээний мастер Ууганбаяр гэж байдаг. Тэр тамирчин болохоор юугаа гимтээсэн бэ гэхээр энэ хөлийн шилбэний ардлах нь том булчингийнхаа уут нь урагдсан. Булчингийн хальс. Тийм хальс нь урагдаа. Тэгээд тэрэн дээрээ нэг сайн арга хэмжээ авахгүй явсаар байгаад гайгүй гэж бодоод нэг жоохон гайгүй болохоор дахиж тоглож ахиж гимтээсээр байгаа л. Тэгээ ер нь миний санаж байгаагаар нэг 2-3 жил ер нь жоохон үр бүтээлтэй үр дүнтэй тоглож чадахгүй. Нэг тийм өнгөрөөсөн жилүүд байдаг. За тэгээд олон улсын хэмжээний мастер Цэрнавгийн А2 гэх тамирчны болохоор ингээ өвдөгний энэ холбооснууд нь урагдаа симрээд гинтээд ер нь тэрнээсээ болоод ингээ байнгын өвдөгний ингээд өвчин зөөвөртэй гэдэг юм ингээд тоглолтог байсан. Тэр хоёр бол одоо надад яг тохиолдсон хамгийн том хоёр кейс нь байгаад байт. За нөгөө NBA талк ер нь хэр удаан гişүүнээр чинь яг ингээд тайлбарлаж явах. Хизэнээс лөө. NBA талк яг код орж амжихгүй ажил болохгүй явсаар хагаад би яг нэг ковидын өмнө нэг жил гэхлээр 2020 19 оны үеэс яг үндсэн хөтлөгчөөр орж эхэлж ажилласан байх. Ер нь NBA-ийн талаар итэл ярилцлаа. NBA-ийн түүхэнд ч юм уу хамгийн одоо авж исэн бэртэл гэмтлүүд ямар тамирчид илүү их бэртэл гэмтэл авч яв тайлбарлаж явах явцад ч юм уу нэг бол өөрийн чин дотор бодож исэн. Одоо жишээ нь нэг юм хоёр кейс самар санагдаад байна л. Нэг нь одоо
гимтэд карьераа бүр байхгүй болсон тий. Нөгөө талаараа эсэргээрээ бас давхар нэг асуух юм. Гимтэл авчаад буцаж эргэж орж ирээд тоглож исэн гэсэн. За яг надаа одоо ингээд санаж байгаа хамгийн тод гэх юм бол Los Angeles Clippers багт драфтлагдчихсэн Шон Ливингстон гэдэг тоглогч. Одоо тэр холбон тоглогч байсан мөртлөө бараг л 2 м өндөртэй тийм. Маш өндөр потенциалтай. Тим холбогч high school байсан. NBA руу шууд орж ирж ирсэн. За тэр замир чин ямар гэмтэл авсан бэ гэхээр үсээд буухтаа эвгүй буугаад өвдөгнийхээ үеийг бүр мултлаад одоо ингээд өвдөг нь бүр ингээд мултраад хөлн бүр ингээд үнээсээ мултарж яваад ингээд бүх холбоосууд нь бүгдээрээ тасарч ирсэн. Яг тэр гэмтлийн араас бол хэн болгон за ингээд Шон Ливингстон гэх тамирчны карьер бол дуусчлаа гэж ярьж исэн. За тэгээд Шон Ливингстон бол тэр гэмтлээ эдгээгээд баг 2 жил гарan сагсан мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа хийхгүй байж чад эргэж ирээд Golden State Warriors багтай 2 аврыг авч исэн мэт. Тэр бол одоо юу гэдэг эргэж ирж том гэмтлээс эргэж ирээд амжилт үзүүлсэн цөөхөн кейсүүд нэг байх гэж бодож байна. За бас нэг кейс гэх юм бол за Пол Жоржийн гэмтлийн хүмүүс бүгдээр мэддэг шилбнийхээ ясыг хажуу талын жижиг ясыг нь үгүй. Фибулатагаар хамт. Тийм тэр хоёрыг хоёуланг нь хуглаад за тэндээсээ эргэж ирээд мэдээж баг одоо 12 3 жил бас амжилттай энэ би өндөр хэмжээнд All-Star болоод ингээд тоглосон байгаа. Пол Жорж чинь гэхдээ тэр гимтлээсээ гадна өөр бас хүн цааш нэлийн эмчилгээний дээр асуудал гарч ирсэн байна. Тийм Пол Жоржийн бас том гимтэл нөх юм бол тэр өвдөгний гимтэл бас байсан. Тэгээд Америкууд өөрсдөө энийгээ болохоор юу гэж нэрлээд идэв гэхээр jumpers нэг гэж яриад хит өндөр өсөрч тесэрдэг тамирчдын тохиолдсон юм шиг яар байнгын өндөр өсөрч тэгээд хүчтэй буулт хийж байгаа болохоор ер нь бол өвдгөнд нь өгж байгаа тэр өвдөлт зовир ирнэ. Сакс тоглоход нь тийм маш тухгүй байдал байлгаад идэм болов гэж би бодсон. Ясны хугарлууд бол одоо бас нөгөө яг спортын гэмтлэл дотор хүнд гэмтэлтэй орно л доо. Тэгээд чинь хатуу эдийн гэмтлэг. Ялангуяа доод мөчтийн хувьд бол шил тахилцуурын хугарлууд давхар явах гэдэг. Дангаараа хуурахаас л чинь хамтдаа доктортой байдлыг хангаж идэг учраас нэг нь хуурахад нэг нөгөө тэнхлэгт өөрчлөлт оронгууд зэрэг хуурч. Тэгэхээр энэ дээр эмчилгээний хувьд одоо өвчлөл мэс заслын эмчилгээ шаардлагатай. Дээрээс нь мэс заслын хувьд түүний дараа бороолт идэгсний дараа эргэж спортоо орох тийм цогц арга хэмжээ чухал байгаа гэдэг. Тэгэхээр энэ дээр бол спортын эмч гэлтгүү баг арын алба бол хамгийн чухал анхаарч байгаа хэрэгтэй гэж би боддоо шүү дээ. Тэгэл NBA-гийн багуудын энэ эмчилгээний эмчнэрийн баг те бас өөр зарим нь сайн, зарим нь муу байгаа нь харагдаад байгаа байхгүй. Яасан гэсэн чинь 2000 онд одоо тухайн үед л Майкл Жордантай л дүүцхүүц яригдчихсэн Грант Хилгээ тоглогч байдаг те. Тэр бол тухайн үед л 25 оноо 5 самбар 5 оновчтой дамжуулалт дундчлал маш өндөр хэмжээний уур чадвартай, тесрэлттэй, шидэлттэй, оролттой өндөр юм тоглогч байсан. За тэр 2000 онд яг плей-офф эхлэхээс 7 хоногийн өмнө зүгээр энгийн шагааны спрейинг гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь Detroit Pistons-ийн тэр эмчнэр буруу онш тавиад тэр дотор нэг жижигхэн хэмжээний hairline ингээд нийлээд тэр нь бол маш жижигхэн хэмжээний ясны хугарал байсан байгаа даа. Тэрийг нь анзаарч мэдхгүйгээр наа чин зүгээр спрей нэгээд тоцох жижигхэн сугарцсан байгаа шүү. Тэрийг тооцоолохгүйгээр плей-оффтай амжилт үзүүлэх гээд яарч буцаагаад шууд тоглуулаад тэгээ ер нь бол яс нь хугарсан баг. Маш тэр жижигхэн хугарлын том хугарал болоод. За тэгээд Detroit Pistons-ийн эмчнэр тэр эмчилгээгээ муу хийгээд, буруу хийгээд идэхтэй миний ойлгосноор бол одоо тэр яс нь тэр жижиг яс нь ингээд яг нийлж идэхгүйгээр ингээд зөрөөд идэгцэн, зөрөөд бороолцсон тийм. Тэр гэмтэл бол хамгийн харамсалтай гэмтлүүдийн нэг байх гэж би бодоод байгаа байхгүй. Тухайн үедээ эмчнэр нь зөв оншоо тогтоогоод зөв эмчилсэн бол тэгэж бүр 3-4 жил ингээд тоглохгүйгээр ингэж үнчих боломж байгаагүй. За тэгээд хамгийн амар нэг гэмтэл бэртэн болохгүй байхаар багийнхаа ашиг сонирхлын үүднээс Орландо Мэжик баг руу явуулсан тий. Баг ер нь бол эмчилгээ
Детройтын эмчнэрлээс Орландогийн эмчнэрлөө явчихж байгаа байхгүй. Тэгээ яасан чи наадах чи буруу идгээсэн болохоор бид нар энийг ахиж ясыг хуглаад одоо хуглана гэдэг юм уу салгана гэдэг юм мэдэхгүй. Тэгээд хуглаад буцаагаад идэх гэсэн баг. Тэгсэн чинь тэрэн дээр нь ямар одоо асуудлууд үүссэн бэ гэхэлэр тэгж хуглаад буцаад идэхдээ тэр нь халдвар одоо инфламашн гэхэлэр халдвар гэж ярих юм уу? Тийм. Халдвар. Тийм халдвар үүсээд тэрнээс тэгээд ингээд цусан хангамж нь шагаандаа ирэхээ болоод тэрнээс бол халдвар үүссэн гэж яриад байгаа байхгүй. Үүсээд тэгээ ингээд бүр арьс марьс нь яасан чи мэдгүй ямарс гарныхын арьснаас хүлтэн хийж мийгээд ингээд тэр хүний ер нь бол хөлөөр тоглоо карьерээр нь тоглоо хийсэн байхгүй. Тэгээд Грант Хилл мэдээж өсгийнх нь яснаас суурсан ч лөө тэгээд ингээд тэр гимтэлнээсээ болоод ер нь бол хизээч хуучин хэмжээнд тоглож чадаагүй. Тэгээд нэг багт нэг үүргийн тоглогч хийж байгаа л тэгээд эндийг аврах болж чадахгүй тэгэл карьер дууссан мэт. Наад кейс чинь үнэхээр бас хүнд юм аа. Одоо юу гэдэг ясны буруу гэдгсэн чинь яг тухайн үеийн тусламж үзүүлж байгаа багийн буруу шийдвэр баг. Эмчийн буруу шийдвэр. Юу гэдэг найд тийм үү те. Дараагийн арга хэмжээ нь бол яг зөв гэхдээ тухайн үеийг спортод эргэж оруулахын тулд тэр үений бүтцийг сэргээж штт. Тэгжээж тэр үе одоо ачаал авах чадвартай болно. Хэрвээ тэр чигээр байх юм бол ачаал авах чадгүй өвдөлт маш их те. Тэгтээ хүндрэл гарцсан. Мисцлын дараа юм уу эсвэл тэр шарханд халдвар орсон. Миний бодлоо ш. Тэгэхээр тэр шарх халдварлаар яг гэхэлэр ясны боруулж ахаа явахгүй. Яг хугацаанд идэхгүй. Дээрээс нь ясныхаа эдийг идчин. За дээрээс нь зөөлөн идэ халдвар ч бас өгчүүлнэ. Цусан хангамж болчихно. Тэнгүүд эдийн тутмагшилтай болчих. Эдийн тутмагшилтай боллоо түүнийг нөхөн сэргийх дараагийн мисцлийн арга шаардлагатай арга хэмжээ авах шаардлагатай. Хайрсан хүч юм тийм. Тэгэхээр энэ бол буцаад нөгөө эргэж сэргийх биш бүр 7 нар болчих. Тэрнээс болоо спорт ямар ч амжилт гарах боломж болчих. Тэр яг хуу графикийн тухайд бас сая төсөөллөө л дөө. Тэр тухайн онцлогыг буруу ичээд нөхрийг тоглуулад шүү дээ дахиад 7 нэгний 7-ны юм плей-оффс 7-ны юм гимтчихэд тэгээ шууд 7-ны нарыг шууд яваад орж тоглосон байгаа байхгүй. Тиймгүйч тэр чинь онцлогоо буруу хийнгүүд тасгалжуулагч найдчих чинь те. Гэтэ миний төсөөлөөр тэнд хугарал жижигхэн хугарал үүсцэн байхад нөхөр зовёртой л байсан байна. Зовёртой хүний Грант Хиллийг энэ баашлаад байна гэж бүр эмчнэр нь ярьсан байгаа байхгүй. Тийм тэгэхээр ч амар том буруу. Тэгээ тэр зовёртой хүнийг буцаагаад тоглуулж ин гэдэг дан ганцхан Клиперсийн тухайд ч биш те. Ер нь бусад спорт төр ч гэсэн хэрвээ зовёртой байгаад тахад тухайн агшин зургийн амжилтын төлөө тоглуулчин гэдэг чинь амар том буруу. Тэгэл тэр хүний карьерийг алдчих шүү дээ. Одоо Монгол нэг иймэрхүү тохиолдолоос энтэй нэг жишээ авал зөндөө шүү дээ. Юу гэдэг нэг чухал тоглолт байлаа гэхэд зовёртой хад заа чи тэгээ өвчин амдаах юм уугаад тоглол. Тийм. Тэр бол зүгээр хэсэгхэн зургийн амжилтын төлөө яваад байгаа хөөе тий. Тэгэхээр энэ дээр бас амар буруу санагдлаа л да. Тэгээ нөгөө талаараа ингээл ясны хугарал байлаа гэж бодоход чи ясны хугарал чинь наанд ш одоо хатуу борооч гэл ярьдаг те. Эн чинь 1-2 жил хүртлээр явж ийж одоо ясан бороо болоод илүү бүрэн төгс идэх хугацаа байхгүй. Ингийн бидний амьдралын юм аягтай хүн дээр бол нэг энгийн зөрүүгүй хугарал байлаа гэж бодоход зааны дунджаар сарын дараанаас баг хэмжээний ачаал өгч эхэлдэг. Гэтэ спортын тамирчдын хувьд бол энэс илүү хугацаа байхгүй. Яалчгүй бүрэн бороочлохын тулд хэр том яс вэ гэдгээс шалтгаалдаг ч юм уу те. Даац авч байгааснаас шалтгаалаад ер нь бол 6 сараас 2 жил хүртэл хугацаанд ер нь жилийн хугацаанд бүрэн бороочлол хэвлэвшин гэдэг үе шаттай. Тэр ихний дагуу. Тэгэхээр саяны жишээн дээр би яг тэгж л бодлоо. Ер нь Монголд ч байгаа алдаал юм байна. Тэ ер нь тамирчин үнэхээр зовёртой байвал тэрийг тоглуулах бас зөвөө буруу гэмтэлтэйг нь мэдсээр байж тэ. Агшин зургийн нэг хэсэг хугацааны амжилтын төлөө яваад нөгөө тамирчнаа алдаг бас жишээ нь зөндөл аваалах гэж бодчихлоо. NBA Америк гэхэлэр ч одоо тэнд бол онцлогоо амжилттай төгсөл гэж бодож шít. Тэгтэл тийм юм гарч тэ. Гэтэ надад ингээд одоо тамирчдын болон багийн удирдлага эмчийн зүгээс гаргадаг хамгийн том алдаа нь юу юм бэ гэж ингээд одоо ингээд ажиглаад харахаар за одоо Америк нэгдсэн улс ч байна уу, гадаадд ч байна уу, Монголд байна уу? Ерөнхийдөө хагалгааг бол аль тал Монголд ч тэр Америкч тэр одоо маш сайн хийдэг болцсон гэж би бодоод байгаа байхгүй. Тэнгуут тамирчид болон багийн удирдлага юун дээр алддаг вэ гэхэлэр миний бодлоор нөхөн сэргийг хэмжлэгэн дээр нэлээд алддаг. Одоо юу гэдэг яарч буцаж гэмтлээсээ эргэж ирэх гэж үздэг. Тэгэн гутлаа одоо нөхөн сэргийг хэмжлэгээний эмчнэр бол хамгийн энгийн дасгалаас ингээд эхлээд хийлэгдэг.
Тэр нь цаг нартаа минут хугацаатай байдаг шүү дээ, тий. Тэгэн гол тэр дасгал заримдаа ингээд тамирчид ингээд хийхэд ингээд хүүхдийн тоглоом шиг юм энгийн дасгал болохоор үл ойшоогоод энийг хийсэн чи яалаа, хийгээгүй чи яалаа. Би одоо ингээд өсөрж хуучнашаа тоглож болох юм шиг байна гэдэг нэг шидэж үзээ чи нэг өсөрж үзээ. Бодоод тэгээд тэр нэг жижигхэн булчингуудаа буцааж сайжруулж чангруулахгүйгээр буцаж эргэж ирснээсээ болоод ахаад гинтчтэй юм болол гэж би бод. Тэгэхээр хувийн өөрийн сахилга бат. Нэлээд чухал юм болол гэж би бодсон шүү дээ. Тэн дээр яг ингээл дангаас самирчин гэлтгүү зөндөл хүмүүсээр л гарч ирэхэд одоо ингээл эмлэгтэр яж хахад одоо энгийн спрейн гэдэг чинь ерөнхийдөө ингээд суналт болоод байна шүү дээ, тий. Тэнд нэг шүрмс ч юм уу, хальс ч юм уу сунчаад. Тэнгүү тэрийг тодорхой хэмжээнд нэг хөдөлгөөн хязгаарлах хэрэгтэй. Ингээд сунцсан байгаа ямиг буцаагаад хөдөлгөөн хязгаарлаад байгаа гол зорилго нь ингээд сунцсан байгаа ямиг буцааж анатомийн байралд нь оруулаад тэрийг сорвжуулах буюу одоо бүрэн эдгэх гэдэг. Тэнгүүт ер нь зөөлөдийн бэрхтэлт гэмтэл гэж яриад л байдаг. Одоо залуучдын хувьд хамгийн их алдж байгаа юм болохоор энэ зөөгөр шүү дээ. Ерөнхийдөө нэг заа нэг 7-аас 14 хоногт харьцангуй гайг болчихно. Өөрт нь нөгөө нэг мэддэгдэх зөөгөр л. А тэнгууд цаашлаад энэ өөрөө нэг 28-аас 45 хоног байж иж бүрэн эдгэрдэг бол зөөвргүй болонгууд эмчийн үгэнд орохгүй те. Нөгөө дэглэмээ орохгүй саяны нөгөө сахилах бат. Чамайг 28 хоног хөдөлгөөнөө хязгаарлаа. Ачаал өгж болохгүй гэсэн байхад нөхдүүд өөрсдөө зөөвргүй байгаа юм чинь гэж одоо саяныхтай адилхан шидэж үздэг те. Тэнгүүд энэ нь өөрөө буцаад ямар гамшиг болоод байна гэхэлэр энэ өөрөө буцаад нөгөө сэтрэлтэй үг гэмтэл болчиход байгаа. Жохон ингээл хазгаа гიშгдэг ч юм уу, жохон ингээл яачлаа буцаа нөгөөдгөө сэтрээд идэх бүр идэх. Тэнгүүд энэ өөрөө шинэ гэмтэл шинэ өөрөө сэтрэлтэй архаг өвчин гэдэгтэй адилхан сэтрэлтэй гэмтэл болчиход хувираад идэх. Тэгэхээр бас тамирчид залуучдын хувьд бол нөгөө эмчийн үгэнд ордгоо нөгөө сахилга хотны асуудал яг саяны жишээн дээр л ярьдаг юм л тий. Тамирчны хувьд бол за сахилга бата алдснаас олж одоо ингээд хүндэрчж шít. Тэнгүүд за нэг багт лигт тоглож байгаа тамирчин мэдээж өөрийнхөө нөгөө тоглох цаг хугацаа одоо их л байлгахыг хичээн шít. Тэнгүүд нөгөө дасгалжуулагч тэрийг юу яаж ярьдаг одоо дасгалжуулагч тамирчныхаа биеийн байдал, гэмтэл, зөвөр шаналгааг нь ер нь хэр анхаардیں۔ Тэр нь чухал байд юм уу? Одоо ийм байгаад байгаа шүү. Миний бодлоор одоо ингээд тамирчид хурдан эргэж ирэхэд бол одоо ялангуяа шагааны гэмтлээс ч юм уу ийм гэмтлээс хит хит аргуудаар хурдан буцаа тоглолтондоо орох гэж яарч хийдэг нэг хит хит үйлдэлүүд. Одоо би энэ буруу зүгийг мэдгүй болохоор одоо бид хоёроос асууж байгаа байхгүй. За зарим нь тариа тариулаад тоглоулна гэж. Тэр нь одоо ямар тариа тариулаад байгаа юм би сайн мэдгүй байна шүү дээ. Тэр ямар тохиолдолд тариа тариулаад гэхээр одоо энэ холбоосны гэмтлүүд дээр одоо нэг жижигхэн сэмрэлт мэмрэлтэн дээр хүчин амдах юм ч юм уу хийлгээд тоглоод байна. За энэ бол би бол буруу байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ энэ цаашаа ямар хор уршигтай тоо хэлж игүүл айгу зүг байх гэж би бодож байна. Тэгээд бас нэг юм нь юу юм гэхээр миний бодлоор би бол тамирчнаа 100% эрсдэлгүй үед л тоглол зүг гэж бодож байгаа байхгүй. Одоо энэ хүүхдүүдийн карьер залуу насны спорт юм чинь аль болох эрүүл байгаа, цаашдаа эрүүл байгаа, ирээдүгөө бодсон хамгийн зөв юм болов гэж боддог. Яг хоо баг бол мэдээж тэр тамирчны орон зай гэмтээ тоглохгүй болохоор үүснэ. Гэхдээ ирээдүйн тэр хүүхдийн бүхэл бүтний хүний ар гэр амьдралыг ярьж байгаа болохоор ер нь бол хамгийн гол нь өөрийгөө нэгдүгээр тавих зөв юм болов гэж боддог шүү дээ. Дасгалжуулагч бас ур чадвар тактик хамгийн чухал байгаа гэдэг. Гэмтэл тэр тарилга шүү дээ. Тэрэн дээр бол миний зүгээс бодож байгаа нь олон төрлийн тарианууд бий л дээ. Яг өрсөлийн үед тард өрсөлт дарах те өвчин амдаах гэдэг юм аа. За дараагийнх нь яг тухайн гэмтсэн шүрмс холбоосны нөхөн сэргээлтийг дэмждэг тийм тарианууд байна те. Тэнгүүд яг хэсэг хугацааны өвдөлт тэр зовоор байна л гэдэгт асуудал байхгүй. Тэгэхээр одоо түрүүнд ярьжсэн тамирчид гээд өвдөчөөд яг за жоохон имчилгээ хийж байгаа арай хайтах юм бол ахаад ачаалаа ангууд өвдөд нь шүү дээ. За яг энэ тэр гэмтлийн үеийн өвдөлтөөсөө болж байгаа байх гэж тоохгүй яваад нь шүү дээ. Тэр болохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө тэн дээр юу анхаарах вэ гэхээр тэр хүн үзүүлэх ёстой. Мэргэжлийн эмчит нь очиж үзүүлэх ёстой байхгүй. Тэгэхээр тэн дээр ямар гэмтэл байна гэдгийг онцлох хамгийн шаардлагатай. Тэн дээр оншин зөвтэй байх. Тэн дээр юу гэдэг вэ гэхээр одоо юу гэдэг манайхан бол эрентгийн аав нэ эхо хийн. Зарим тохиолдолд яс одоо үений займаа хэвийн байлаа гэхэд тэг оршдог зөөл эдийн гэмтэл. Гэхдээ зөөлийн дотор юу нь гэмтсэн юм бэ? Тэг гэдгийг онцлох шаардлагатай байхгүй. За компьютер томограф түрүүний ярьсан нөгөө шагааны жижиг ясны хугарал байсан тэрийг тоохгүй орхицсон тэн дээр гэдэг компьютер томографийн шилгээр жижиг яснуудын бүтэц 3D харна шүү дээ. Тэр хэсэг тийм хугарал байна гэдгийг онцлох. Дараа нь үе холбоосны гэмтэл нь MRI гэдэг шинжилгээ ярьж байна. Түүнийг тэр үе холбоос нь бүтэн байна.
хэвийн байна гэдгийг нь оншилж авах. Энэ шинжилгээнийг давхар заавалж хийж ялангуяа элит тамирчид дээр бол давхар зөвөр энэ за яс зүгээр тэг хайч болохгүй. Тэр бүрэн онцлогоо хийгдэггүй учраас дараагийн хүндрэл очиж байгаа. А тариа бол шинж тэмдгийн эмчилгээнүүд дээр хөвчлээ очиж. А нөхөн сэргээх тарианы хувьд бол чинь тактиктэй хэдэн удаа хийх юм. За энэ тариагаа ичээ дараа нь тэр үений өвдөлтөөс гадна тэр булчингийн үйл ажиллагаанд хэр байгаа буцаад яг хуучин шиг болж чадчих чинь яг нэг стандартын дагуу хийхгүй л бүрэн үйлчлэгээ авахгүй. Тийм, урамшигтай. Тэр бол зүгээр за зөвөр тариа зөвөр арилцсан одоо буцаад тоглоно гэдэг бол тэр бол болохгүй зүйл. Сайн нөгөө шинж тэмдгийн эсрэг тариа хийж байгаа гэдэг нь ойлгохгүй ч бодвол шинж тэмдэг гэхэлэр зөвөр өвдөлт гол нь энийг шинж тэмдэг гэдэг байгаа байхгүй гарч ирж байгаа. Тэгвэл энэ шинж тэмдгийн эсрэг гэхэлэр нөгөөтг чинь хүчээр намд очиж байгаа гэсэн. А гэхдээ цаана явагдаж байгаа нөгөө урагдл сэмрэл хэвээрээ байгаад байгаа байхгүй. Байжлаа. Энэ уусаа яалчгүй ярихгүй болохгүй сэдвэлт энэ тамирчид залуучууд айгүй хэлэгдэг. Хэлгэж болно. Гэхдээ яг нарийн мэрэгжлийн эмчт энийг хийж болох тэ нэр бүхийн эмчнэр нь юу яах вэ гэхээр одоо гэмтэл сох эмч тэ за сэргээн засах эмчнэр гэж байгаа. Гэхдээ сая тулгааны ярьдагтай адилхан ямар тариа хийх вэ гэдгээ тэрэнд тактика боловсруулах хэрэгтэй. Тэнгүү нөгөө тактика боловсруулахын тулд түрүү хэлдэг MRI. Манай эмчнэрийн хувьд бол бас нэг миний бодлоор сая зөөлидийн гэмтэл гэдэг одоо энэ яг онш муу юм уу? Тэдэлхаа. Яг энэ зөөлидийн гэмтэл энэ яг онш биш шүү дээ. Ер нь бол яг юуны гэмтлийн гэдгээ зөв нарийн тодруулж иж ямар эмчилгээ хийх вэ гэл. Тамирчдын өвчс ямар гэмтэл авсан те? Зөөлидийн гэмтэл гэсэн. Яг юунд гэмтсэн, ямар бүтцэн гэмтсэн гэдэг нь амар тодорхойгүй баг. Тэгэхээр бас ямарваа нэгэн байдлаар юу гэдэг одоо хэдүүлээ өвдгөн дээр ирж штэ. Өвдөг байлаа гэхэд. Одоо өвдөг ямарваа нэгэн шинэ гэмтэл авлаа гэхэд хавдна. Уулаа те. А тэгэнгүүтлээ хийж байсан энгийн хэм маягтай хөдөлгөөнөө хийж чадах болж байна. Тесэрдэг байсан бол тесэрч чадах болж байна. Энэ өөрөө зовөр шүү дээ. Тэгвэл иймэрхүү зовоорууд илэрж байгаа бол яг юм нарийн мэрэгжлийн эмчтэр зөв очиж хандаач гэж хэлмээр санагдаад байгаа байхгүй. Яа тэгэхээр одоо энэний өмнөх дугаар дээр би ярьж лээсэн. Ямар эмчт хандсан бэ гэж асуугууд нэг өөр юу гэдэг совлол дээр очиод үендээ тариа илгэцсэн тий. Тэр үений тариа гэдэг чинь өөрөө бас чухал шүү дээ. Ариун орчин гэж ярьдаг бид нар тий. Зөв өрөөнд зөв тариаг те зөв найруулж зөв эмчилгээ хийх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт одоо дур мэдээл зөөр илрэнгүүд одоо миний мэдж байгаа нэг одоо нэрийн нэгчээр бас болохгүй л ахал та тий. Нэг хятад эмч байна. Бараг мэдчлэх баг. Тэр нэг урд зөгтэй байдсан шүү дээ. Нэг нэртэй захын урд байдаг. Тэнд очдог тамирчид айгүй их юм аа. Одоо тэр наадах цаг асуухад дараа бэлтжсэн. Тий. Тэр хятад эмч Монголд үйл ажиллагаа явуулах яг эрхтэй юу мэдгүй. Миний мэдгээр нэлээд хэдэн жил болж байна. Тэн дээр очиод мэдгүй надад фэлцсэн юм над дээр бол ирж лээсэн. Наа чи одоо ямар тохиолдол би мэдчихээн гэхээр тамирч шагаа гişэд хавдчихдээ штэ. Тэгэхээр гэс хурдан хавдрын болгоод тоглох гээд штэ. Тэгэхээр миний ойлгосноор би өөрөө очиж шилжиж үзэх болох мэдгүй юм. Гэхдээ цусыг нь аваад тэгээ өөрхөн цусыг буцаагаад хийдэг цагаан юуны ямар юм ч нэг тийм юм яригадаад байдаг. Тэр хэр зөв нь одоо тамирчид хэлж өгвөл бас айгүй хэрэгтэй л байна. Тийм. Цуснаас наваад хийж инглээ тэр болохоор PRP болчихж байгаа. Цагаан тариан болохоор даавар. Гэтэ сая нэрээ тулгаагаас хийж очиж PRP кинолог хоёрыг яг холж тариад байгаа юм. Энэ болох юм. Стероид PRP холно ихлээр үйлдэл нэгдүгээрт өөр. Би бол зөв миний хувьд бол тэр бол боломгүй байхгүй. Ягаад гэвэл стероид дааврын тарилга чинь тухайн хурц өрсөлийг бол дарж өгөн. Тэр өрсөлийн процесс зарим газар нь блок хийгээд тэр шингийн ялгаралтай юм чинь тэрийг буруулчихгүй. А тэнгууд PRP ч өөр нөхөн сэргийх одоо ялцсээр баялаг цуснаас нь аваад эсийг нь ялгаад сивинг нь ялгаад дотор нь ялцсээр баялаг эсийг нь аваад тарилга хийж байгаа. Тэр нөхөн сэргийлж. Тэр дааврын тарилга энэ хоёр нийлэхлээрээ магадгүй стероид бол тэр PRP-ний үйлчлэг бол эсрэг үйлдэл үзүүлэх баг. Бибинийгээ дарангуулах. Тийм үйлдэлтэй би холих гэдэгтэр л би л дэмжих юм. Судалгаанууд ч гэсэн ер нь л тийм би л олж уншижсэн юм байхгүй. А дээрэс нь манайд бас сүүлд ингээ би ирээд ингээ харж байгаа нь дааврын тариагаа давхар хяалар нэг кассеттэй холиод бас хийгээд байгаа. Тохиолдолд бас би хийдэд харсан. Тэр ч гэсэн бас ер нь бол би миний хувьд адилхан л бас уншиж харж байсан байх. Тохиромжтой биш сонголт гэсэн үг шүү дээ. А магадгүй маш одоо өрөвсөлттэй шингэнтэй тэр үед
шингэнийг нь аваад, соруулж аваад, өрслөгийг нь тухайн үед дарахаар одоо дааврын тарилга хийж болно. Тэрний дараа одоо өвдөгний үеинд хэд жишээлбэл одоо тэр өвдөгний үеийн хэвийн үйл ажиллагаа хиалуроник аксидыг тарьж штт. Тэр бол окей тэгж тарьж болж байгаа. Яагаад вэ гэхээр хиалуроник аксид өөрөө хэвийн үед хүний шингэн дотор байдаг зүйл баг. Тэр яадаг вэ гэхээр өрслийн үед бол ихсээд тэр өрслийн процесс гимцсний дараа гарсан өрслийн процесс яагаад ихсэж байна гэхээр тэрийг дарахын тулд тэр үйл ажиллагаа хэвийн барилгын тулд өөрөө тэр шингэн дотор ихсэж байгаа. Тэгэхээр тийм үйлдэлтэй учраас нийлүүлэх юм бол яг нэг үйл ажиллагааг даарна. Тэгэхээр тусдаа л байх хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. Тэгэхээр ер нь бол дүгнэлт бол элдэн янзын гэдэг юм уу те ялангуяа үеиндээ ойртуулж байгаа тэгээ үений хатгалт хийлгэж байгаа үений тарилга хийлгэж байгаа тохиолдолд яа нэг тийм зөв мэрэгжлийн эмчит очиж хандаач ял гэдэг мессежлийг төлөв өмөрөн те тэгэхгүй бол яа ингээд дур мэдээж энэ өөрөө дагаад зүгээр одоо жишээ нь тэр дааврын тарилга гэлэж би одоо аптекаас цагаан тариа гэдэг байна. Тийм цагаан тариа нэрийн хэллэлээр бас нөгөө эмийн компаниг бод олгочих гэдэг шүү дээ. Тэгээ оруулж ирдэг газрын. Тэгэхээр тэр тариаг гадуур би нэг удаа үнийг харж ирсэн 4,500 төгрөг. Гэтэл тэрийг дунджаар 250,000-аар тарьж байгаа байхгүй. Яг тэр тариа нь бол яг аптекаар зарагдж байгаа. Тэр бол амар олон үйлдэлд харшлын эсрэг хийдэг те. Хөвчлэн бол энэ гол үйлдэл миний бодлоор бол харшилд нэлээд хүмүүс тарьдаг байхгүй. Гэтэл тэр тариаг мэрэгжлийн бус хүн дунджаар 250,000 төгрөгөөр тийм шинжлэх төгтөн. Тэг үнэлгээг нь бодонгод бас бүр зүгээр цэвэр мөнгөний төлөө байгаа байхгүй. Тухайн тамирчдын цаашдын замнал, карьер тэ үргэлжлүүлнэ үү байна уу хамаа ахгүй. Тэг мөнгө л орж ирж байвал тэрийг тариад нь шүү дээ. Иймэрхүү нэр бүхийн амар олон эмнэлгүүд дээрэс нь эмч бус хүнч хийж байгаа тохиолдлууд нэлээд л яг миний практикт бол харагдаад байгаа байхгүй. Тэр бас энийг нэг жоохон хязгаарламаар нэ ялангуяа тамирчид өөрсдийнхөө карьерийг бодож байгаа бол мэрэгжлийн эмчтэр очиж тусламж аваач л гэж хэлэх гээд байна. Тэгээ тэндээ чи бас нэг асуудал байна. За тариад өрсөл дарагдаад үүдэлт намдаад зүгээр болчихлоо шүү дээ. Тэгээ ахаад гэмтэлтэй байсан тохиолдолд ахаад ачаал болохоор ахаад өрсөн. Ахаал хавд. Тэгээ ахаад тарилах юм уу тий. Тэгээд байгаа ингээд давтан нэг тэр дааврын тарилга хийлгээд шинж тэмдэгтийг хийгээ яваадахгүй. Өвчин навчлаа сайхан болчлоо. Эрс тэгж олон тарьж болохгүй байхгүй. Ягаад вэ гэхээр хэрвээ олон тарих юм бол тэр яадаг вэ гэхээр мөгөөс ясны идийг өөрөө иддэг. Олон одоо тарих юм бол тэр урагдaltaй байсан гэмтлийг чинь ахаад бүр байхгүй болно. Хайлуулна. Тийм үйлдэлтэй учраас тэрийг тэгж олон хамаа замбрааг хяналтгүй тэгж тарьж болохгүй. Тэрний нөгөө шинж тэмдэг дараал тухайн тамирчин ч юм уу тухайн нөгөө өөрчлүүлж байгаа хүнд аюу том сэтгэл ханамж болчиход байна л да. Тэ өвдөлтөнд байхгүй болсон. Тэнгүү сэтгэл ханамж өндөр байнгут нэг одоо донтолттой юм шиг те дахин ингэчлэр тэнд очиод тариулчт юм аа гэл. Тэгээ нөгөөх нь ингээл ам дамжаал яваал яг тийм л юм л ажиглах татах шиг. Бас дээр энэ чи эрсдэлтэй шүү дээ. Ялангуяа элит тамирчид бол одоо ялангуяа одоо Монголын лигийн тамирчтай тоглож байгаа гадаад лигонрууд их байна. Чин дараа нь өөр олон улсын том тэмцээнд дөрөв чинь нөгөө нэг допингийн асуудал шууд ордог хөөх. Тэр болохгүй тийм. Сайн нэг ороод допинг жагсаалт орцсон зүйл. Эс нөгөө хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд явж исэн багийн менежер над руу ирж авах тэмцээн тоглолттой баг шүү дээ. Маа тэр ингэчээд байна. Гэлс энэ зөөрийг намдаагаадах талбай дээр гармаар байна. Юу тарих вэ? Тэгээ чамаас уцаар зүгээр асууж байгаа. Онлайнаар орж ирчих жоохгүй сошиалар. Тэгвэл тийч нөхөрд маргааш тоглох гэдэг. Тэгвэл над руу ярьж байгаа. Тэнгүүд би хэлсэн л дээ. За тим тариа тэг яг ингэ шинж тэмдгээр тарчиж болно. Гэхдээ танаа юмч тарч чадах уу гэдэг асуулт байсан. Гэтэ тэгэл цаанд шагаа ярилцаал шийдэх гэдэл үтсэн л дээ. Тэгэхээр бас энэ яг тарьдаг эмчин гэдгийг тусдаа гэдэг л бас тэгэл юм л дээ. Тэгээд тарилгыг чухал юм уу үгүй юм уу бас кейсэж өөр шүү дээ. Тарилга тарихгүйгээр тэр үрслийг дарах одоо гэмтлийг нь онцлоод өөр одоо физик хэмжлэхнүүд гэдэг энэ багжийн хэмжлэхнүүд хөдөлгөөнс давхар тэр чин давхар явж иж үр дүн өгнөгөөс тариа гараад шууд зүгээр л чинь. Ер нь бол яг тарьж болохгүй биш болно. Гэхдээ түрүү нөгөө тулгаа ярьтай адилхан зөв онцлогоо хийчихэд тарих хэсгээ шийдэх гэсэн. Ямар стандартаар хэд удаа хийхий чинь бүгд хяналттай л явахгүй л болохгүй. Дураараа хийдэг. Хаа очсон газар тин тийч болохгүй шүү дээ тий. Тэгж л харж байгаа да. Өөр бас нэг тийм түгээмэл саксмогийн тамирчид тохиолддог хэд хэдэн гэмтлүүд байгаад байгаа. За тэгээд тэрний нэг жишээ нь болохоор Брэндон Рой гэж тоглогч. Портленд Шейлдээс маш гайхалтай тоглогч байж байгаа. Карьер нь өвдөгний гэмтлээс болоод бас дууссан шүү дээ.
энэ Монгол бас агшны тамирчид ч гэсэн тохиолдол яад гэвэл нөгөө өвдөгний хоёр ингээд одоо өвдөгч ингээд нугларахаар хоёр яс хоорондоо ингээд голднууд тэр зөөлөн идэрсэн бүр байхгүй болцсон гэж байгаа юм. Энэ ингээд тэр байхгүй болохоор тэрийг нөхөн сэргээж болд юм уу эсвэл тэгэл энэ ихэд ихэнх тохиол карьер дууссан байгаа байхгүй. Тэрэн дээр надад асуулт байна. Наач бол мөнхийн л асуудал та. Одоо ч гэсэн асуудал. Зүгээр тамирчин ч гэлтгүй ингийн хүмүүс ч гэсэн ер нь л яах вэ гэдэг асуултын тэмдэг имчилгээний хувьд ч гэсэн. Тэгэхээр бас бүрэн бол имчилэгдэн гэсэн юм бол байхгүй юм байна тий. Тэр бол нөгөө одоо яг үе чинь болохоор ингээд эхлээд хоёр үе үүсэлцэд оролцож хоёр яс байгаа. Тэгэхээр тэр үеэр хөдөлгөөнд түүнийг дэмжихийн тулд тийм дотор жирвч мөгөөрч гэдэг өвдгөн дээр л тий. За өдөө мөрөн дээр бол лабриум гэдэг ингээд даалны тогооны гадна талаар тэд нэр өдөр үеийг хангаж идэг. Тэнгүүд тэр ясны гадна талаар мөгөөрслөд. Мөгөөрс байна. Тэр байхгүй. Тэгээ тэр ингээд ачаал ихтэй ч эсвэл гэмтлийн шалтгаан тэр мөгөөрсний эдийн илэгдэл, гэмтэл тэгээ мөгөөрсний эдийн доотлолын тэр субхондрол сайд хэсэг дээр одоо гэмтэл энэ төр уучраад цаашаага бүр яс руу гэмтэлдэг. Тийм асуудлууд байгаа учраас түүн дээр бол яг регенератив эмчилгээ гэдэг одоо сүүлийн үед үдлээсийн эмчилгээ ч гэдэг юм уу. За өөр эсвэл бүр том хэмжээний мөгөөрсний дутагдaltaй гэвэл түүнийг нөхөхийн тулд хагалгаагаар хийдэг эмчилгээнүүд байна. Сүүлийн үед одоо манай ч гэсэн ийгдэж байгаа тэр мөгөөрсний идэд ингээд хэмэл мембран тавьдаг хагалгаа байна. За эсвэл Японд бол хөвчлэн дурангийн хагалгаагаар мөгөөрсний эдийг аваад түүнийг энэ лабораторид аваачаад өсвөрлөөд тухайн яг гэмтэл мөгөөрсний тутамгчлалтай газар нь бүрх хэмжээнд том болгож өсвөрлөөд 14 хоногийн дараа лабораториос авчираад хагалгаан дээр тухайн мөгөөрсний эдийг нөхдөг ахиж байрлуулаад түүнийг холбодог тийм хагалгаанууд бас байна. Гэхдээ яг ямар кейс дээр вэ гэдэг нь бас өөр. Тухайн хүн хэрвээ нөгөө насжилттай хамааралтай остеоартрит гэдэг юм ихтэй байгаад яа үний зай багасчихсан тэр тон талбайтай бол энэ эмчилгээ бол үр дүнгүй л дээ. Энд өөр мэдцлийн аргууд байна. Тэгэхээр яг кейсээс л хамаар. Яг нөгөө өвдөгний одоо өрөвсөл гэж яриад л тийм энийг ингээд яг ангилж авч үзэж болж байна л тийм. Залуу хүнийг, хөгшин хүнийг. За хөгшин хүнийг гэхэлэр одоо нэг 45-аас дээш насны дээр ч юм уу те. Одоо амьдралын маягт ингээд илэгдэж байгаа гэж ойлгож байна. Энэ нь болохоор остеоартрит буюу өвдөгний үеийн өрөвсөл болчиход байдаг. Нөгөө тал дээр залуу хүмүүс байгаа тийм. Залуу хүмүүс төр бодоод үзлээр гэмтлээ тоохгүй хайж яагаад яг үнэ. Гэмтлээ тоохгүй хайж яагаад өвдөгний үеийн өрөвсөл рүү буюу одоо нөгөө ахмад насны хүний өвчлөл рүү шилжиж байгаа байхгүй. Залуу шүү дээ. Одоо бол арахшаад. Тэгмүүд гэмтлийн гаралтай өвдөгний үеийн өрөвсөл эрт үсчихэж байгаа байхгүй. Магадгүй физиологийн 45-аас дээш нас дээр ч юм уу 50-аас дээш нас дээр үүсдэг байсан байвал гэмтлийн шалтгаантай дөнгөж 30 гараад үссэн ч юм уу 20 хэд настай гэмтцэн тэнцээ онцлогоо буруу явцсан буруу эмчилгээ хийцэн ч гэдэм те тэгж авчаад 30 гарсан хүний өвдөг одоо 40 50 гарсан хүний өвдөгтэй анатомийнхаа бүтцээр ижилхэн болчиход байгаа. Тиймээс саяны нөгөө мөгөөрс гэдэгтэр ингээл ярихлаар ихвчлээ одоо сагсан мөнгөөр хэдүүлээ ярьж байгаа. Сагсан мөнгөдөр хамгийн түгээмэл тохиолддог гэмтэл гэхэлэр урчигтай холбоосон гэмтэл. Одоо ACL гээл байна тийм. Тэнгүү дараагийн дугаарч юу гэхэлэр жирвч мөгөөрсний гэмтэл буюу одоо нөгөө менискус гэдэг. Энэ хоёроо хоёр хос жирвч мөгөөрсөд ихвчлээ одоо дотортол нь илүү их гэмтдэг ч юм уу тийм. Тэнгүүт нөгөө ямар кейс вэ гэж түрүүн ярьж тэрнтэй адилхан одоо жирвч мөгөөрсний урагтал дуслаа гэж бодоход зарим тохиолдолд нөгөө нэг нугалчаад тэнийхээ болчдөг. Нэг бол өвдөг бүрэн тэнийцсэн байвал нугалж чадахгүй. Тэнгүүд нөгөө урагтлынхаа шин чанагаас шалтгаалаад зоврууд нөөр болчих. Тэнгүүд нөгөө энэ саяныхтай ирэхээр жишээ нь жирвч мөгөөрс нь урагдаад үений савсар орчоод ингээд нэг бол бүрэн тэнэлж чаддгүй, нэг бол бүрэн нугалж чаддгүй. Гацчихдаг чинь. Урчигтай холбоосын гэмтлэнгүүд нөгөө эрүүл өвдгөө бодж ятал гэмтцэн өвдөг амар тийм сул мэдрэмж өгөөд. Ингээд явж хахад ингээл зоврууд ингээд сонсож хахад ингээд явж хахад гэт ингээд үеийн мултраад унхаач байгаа юм шиг. Хий гიშгээд байгаа юм шиг тий. Урчигтай холбоосын зоврууд бол ер нь ихвчлэн тэгэж илэрдэг. Гэхдээ яг хөө эдгээрийг зөв онцлогоо хийж чадах юм бол яг Монголын анаах ухааны салбарт бүгдийг нь бол одоо эмчлэх яах боломжтой болчихсон тий. Энэ чинь онцлогоо болон эмчилгээ байгаа байхгүй юу? Тий. Одоо яг гэмтэл байгаад түүнийг одоо юу гэдэг зовироо арилгаал яваад байвал тэр нэг мөгөөрсний гэмтэл эсвэл мөгөөрсний илэгдэл, ясны эдийн гэмтэл дараа нь одоо нэг спорт эргэж орохгүй хүн байдалд орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг онцлуулаад эмчилгээ хийх шаардлагатай. Хэрвээ дутуу байгаад явчих юм бол одоо тэр чинь өөрөө нэмж урагдаад тэгэхээр
өвдөгний үений докторгүй байдал алдагдчих. Яг энэ өвдөгний үений доктортой байдлыг хангаж байгаа тэр дотор байгаа хоёр урд хойд чагтан холбоос, хоёр хажууд гадна болон дотн талын холбоос, тэгээ жирүүч мөрсөдөж яг энэ доктортой байдлыг хангаж өгдөг учраас аль нэг эдийн гэмтэл байгаа тохиол докторгүй байдал алдагдчих. Докторгүй байдал алдагдчихад удаан хугацаанд явах юм бол дараачийн том хүнд гэмтлүүд очиж нөхөж эргэж сэрхээргүй гэмтлээд очиж байгаа учраас нөгөө нарийн мэрэгжлийн эмчэд очиод ямар арга тусламж авах ёстой вэ гэдгээ өөрөө ойлгож стандартын дагуу эмчилгээгээ бүрэн авахгүй бол тэгэл буцаж эргэж хийвийн байдалд орох аюу хэцүү болчихно л гэж. Сагсан хүмүүс бол яг ингээд урчигтай холбоосын гэмтлийг ингээ хараад тахаар өсөрдөг тийм тесрэл өсрээд тийм буухта тавхаал ингээд яг тэгшин очиод байгаа. Тэгэн гутлаа хажуудлаас нэгт контакт авч болж нэг бол өсрээд буухта буруу буугаад. Тэгэн гутлал тавхай газар дээд дунд чимэг эргэж байгаа байхгүй. Одоо энэ шилб байлаа гэж шилбэг болоод дээрс дунд чимэг ирж байгаа шүү. Энэ хоёр чи өвдний үе хангаж. Тэгэн гутал энд ингээл мушгаад бочт юм шиг. Тэгэн гутлал эсэл тас явчихж байгаа байхгүй таанда. Тэгэхээр энэ дээр бас тасалжуулагч хүний үднээс нь яг энэ өсрээд буух техник бодвол тусдаалах та тий. За тэгж цаад юм уу яа тийм л. Тийм амар юм баах яг тэгвэл тэгээ сурцаараа байд юм шиг байна. Зэрэг бол би яг үнэхээр сайн мэдэхгүй. Яг яаж буух хэрэгтэй тий. Хүн болгон л өөр л байдаг. Тэгээ ер нь бод яг над дээр иржсэн кейсүүдийг харахаар ер нь бол их нь яг тэгж унсан байдаг. Гэхдээ ихэвчлэн контакттай. Контактнаас юм уу хүний хөл дээр буух ч юм уу. Тийм тэгэхээр л буруу бочдөг шүү. Тийм тохиолдолд айсгүй хит хурдтай гүйлтнээс алхамтаа буруу тооцоосноос ч юм уу ингээд агаар дээр контакт аваад буухлаар буухчихсан чиглэл нь өөрчлөгддөг ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд голдоо гэмтэл авдаг санагддаг. Тэгээд бас ингээд одоо ингээд олон жил ингээд энэ би ингээд сагсан мөг үзэхээр юу ажиглагдсан бэ гэхээр одоо ингээд сагсыг чи өндөр хүмүүс тоглодог шүү дээ. Тэгэхээр ингээд одоо хамгийн тод жишээ нь гэх юм бол одоо гимтлээс эргэж ирч чадаагүй тамирчдыг ганц нэг дуртах гэдэг юм л да. Тэгээ яам юм болохоор 30 наснда тэр хөлний шагааны chronic injury гэж л яриад байгаа. Би түрүүн яг аль үеийг чамд хэлсэндээ чи тэрийг монголоор хэлвэл би монголоор мэдэхгүй юм чи. Навкулер ясна юм. Тэр яссыг гимтээс нь шалтгаан болохоор эмчнэр нь юу гэж тайлбарсан байдаг вэ гэхээр ингээд тэр хөлийг амраах хугацаа байгаагүй ч юм уу. Зөв амраагаагүй тий. Тэр рест нь байхгүйсэн гэж яриад байгаа байхгүй. Тэгээд ийм том биетэй одоо 2 м 10 20 см өндөртэй 150 60 70 хилтэй ийм тамирчид гимтэл аваад энэ ялангуяа өвдөг шагааны гимтэл авахаар ер нь карьерт нь тэр чигтээ дууссан тохиолдол ихэнхтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ийм том их жинтэй өндөр нуруутай тамирчдын карьер илүү хурдан дуусдаг. Тэгэхээр эднэр илүү тэр гимтэл нь биеийн жингээс болоод карьер нь тэгж хурдан дуусаад байна бол би анзаарсан. Тэгээ одоо яг энэ өндөр контакттай спортууд те энэ үений үйл ажиллагаанд их нөлөөтэй ачаал авдаг спортууд илүү сагс хөлбөмбөг. Тэгэхээр энэ өвдөг шагаа бол хамгийн чухал. Энэ шагааны үеин дээр бол одоо ингээд тийм шагааны дор за одоо манай хараа шагаа яс гэдэг таалаас гэдэг тэрний доор одоо явмын жишээн дээр л навкулер яс гэдэг гэсэн шүү дээ. Чи ингээд яг тавхаа үений хөдөлгөөний хангаж байгаа шагаа яснаас гадна дахиад 6 нийтдээ 7 ясны үйлээд байгаа хэд бүгд хоорондоо үе үсгэн. Үе үсгэн ихлээр чинь ясны гадуур мөгөөслөг идэвд байна шүү дээ давхар. Зогцоор бол тэгэхээр тэнд гэмтэл мөгөөсний гэмтэл тэрийг одоо нөгөө нөхөн сэрэх боломжийг нь хангахгүй байвал дахиад бүр цаашаа ясны идэг өөрчлөлт орохлоор нөгөө тавхааны доктортой байдал жахаа алдаг чинь хэлбэр нь өөрчлөгдөж чинь. Тэнгүүд өвдөлтөө үүсээд байдаг ачаал авч чадхаа байлдаг. Тэрнээсээ болоод одоо нөгөө спортоор үргэлжлүүлж явахад аягүй хэцүү байдалд орчих. Тэн дээр одоо бол нарийн мэргэжил одоо олон улсад бол ингээд яг шагааны мэдслийн эмч гэдэг ч юм уу те. Тимийг нарийн мэргэжлэрээ тусдаа яг тэр чиглэлээ судалгаа шинжилгээ хийгээд эмчилгээ хийдэг хүмүүс байна. Манай ч гэсэн одоо холбоо байгуулагдаа сайн эмчнэр байгаа л да. Тэгэхээр тамирчид бид нэр ингээд зөвөр байвал тухайн үений үйл ажиллагааг заавалчгүй эргэж хэвийн байдалд нь орох хүртлээр одоо биедээ анхаарч явах хэрэгтэй байх нь гэж л одоо би харж байгаа. Тэгэхээр энэ кейсэн дээр бол би тэнд тэр гинтл дээр одоо яг бүрийн эмчилгээ авч дуусгалгүй л ачаал аваад мэдээж тэр чинь тамирчны ажил өгч тий. 82 тоглолт тэгэхээр ачаал нь ихтэй байна гэсэн үг тий. Одоо яг энэ онцлогоон дээр сайн ингээл нөгөө мөгөөрсгөл ярьлаа шүү дээ. Үе болгон дээр яс үсээд ясны гадуур мөгөөрслөг гэдэг
байдаг. Тэр мөгөөрслөг эдийн бүтэц өөрөө рентген сайн харагдахгүй. Яс буюу хатуу үед илүү их сайн харагддаг. Тэнгүү тэр мөгөөрслөгийг хэдэл төсөөлөд үзэх юм бол малын гоё нөгөө болоо шүү дээ. Нөө ч юм болоо тий. Тэрээр хат нэг гоё юм гөлгөр гадар байдаг. Тэрийг л хэлээд байгаа байхгүй нэг тийм цайвар. Тэгэхээр тэр мөгөөрслөгийг ингээд хааграх, зурагдах ч гэдэг юм уу тий. Ихэвчлэн хагарчаал одоо юм зохиол хоорондоо ингээд авахад хагарчаад тэр хагарчаад байгаа мөгөөрслөгийн нөхөн төлжилтийг ингээд буцаад мөгөөр сэлбэртээ орох хүртэлх хугацааг амрах ёстой л гэсэн байхгүй тий. Магадгүй нөгөө яамны хувьд тэнцээ мөгөөрслөгийн дээр л гэмтэл байсан баг. Тэнгүү тэр мөгөөрслөг эдийг амраахгүй 82 тоглолт тий. 82 тоглолт 30 наснаа гэхэлэр ер нь бол олон нэлээд хэдэн жил тоглолцсон л байсан л да. Гэтэ 30 нас ч юм бол харьцангуй залуу шүү дээ. Тэгээ ерөөсө тэр гэмтлээс хойш хэж ерөөсө энэ би тоглоог байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг нөхөн төлчих хугацааг олохгүй дээрэс нь амралт ч л өөрөө тэр чинь нөхөн төлж гэдэг шүү дээ. Тэр хугацааг олохгүйгээр дахин давтамжтай ачаал аваад тэгэхээр нөгөө талаараа түрүүн бидний ярьжсэн нөгөө сэтэрэлтэй гэмтэл гэдэг юм чи үүсцэн л нөхөрч яваад байсан баг. Сэтэрэлтэй гэмтлийг тоохгүй л орхисон байсан магадлал байна. Саний асуултан дээр юу санагдлаа л та. Монголын лигийн энэ хугацаатай. Одоо дунджаар 7 хоногт хэд тоолж байна те. Яг энэ тоглолт хоорондын зай хэр тохиромжтой байдаг бол тасалжуулагчдын үднээс харахад тамирчтай. За дундуур нь бас тэр чинь ингээд одоо бол ер нь бэлтгэл явцдаг тий. Одоо бол лигийн ерөнхийдөө хоёр ийм байдаг. 7 хоногт нэг баг нэг 2 за заримдаа 3 тоглож байгаа. 7. За тийм. 3 бол миний жоохон их санагдаад 2 бол ер нь боломжтой санагдав. Яг тэгвэл тамирчид сэргээх цаг хугацаа илүү төхөм юм болоо гэж хандлаа 2 тоглохоор. За тэгээд өнгөрсөн жил бас нэг жоохон өнгөрсөн жил лөө тэрний өнгөрчлөлт хуваарийн шахалт амар ихтэй. Нэг өнжөөл тоглоодсон. Тэгээд 7 хоногт 4 тоглох боломжтой гэсэн үг шүү дээ. Тэр ачаал бол жоохон их санагдчихсэн. Тэгэхээр гэмтэл нэлээ гэсэн дээ. Гэмтэл бэлтэл айгүй их байсан. Тэгээд тэр нь юун дээр мэдгдсэн бэ гэхээр зөвхөн тамирчдын одоо ингээд одоо энэ юуны яс сарваны энэ яс хүртэл ингээд шууд энэ цөнхөн цохилтон дээр л хугарч байгаа. Тэр энийг ядаралтай холбож тайлбарлаж болно тий. Яс нь бүх биш болчиход байна гэсэн үг тий. Уг нь бид чинь нэг үе одоо нөгөө нэг янз бүрийн одоо нөхөн сэргээх тэр эрдэс бодисыг нөхөх тэр шингийн ус ундаануудыг аягүй хуугаад ш BCA гэж өндөр ачаалттай үед ууж юм. За бусад үед нэг шаардлагатай витаминуудыг бол одоо аягүй сайн хэрэгэлдэг болсон уурах витаминуудыг те. Тэгэл ачааллаас болж ер нь бол гэмтлүүд нэлээд тохиолдсон. Тэгэхээр тэр ачааллыг одоо үүдийн энэ лиг дээр ачаалл нь 7 хоногт 4 тоглолцлоо. Дараа нь 2 байна гэхэлэр энэ дээр дасгалжуулагчийн үед эсвэл ард нь ажиллаж байгаа эмч багийн хувьд тамирчин болгон дээр за тоглолт хооронд одоо ачаалтайгаа учраас арай өөр арга хэмжээ авъя. Булчингийн ядралтыг хурдан сэргээе. Тэн дээр арга хэмжээнүүд авдаг уу юм манад Монголд? Бид нар яг өнгөрсөн жилүүдэд нэг гадаад одоо тренертэй байсан. Тэр нь одоо нэг грекийн шгшээ баг тренер хийжсэн гэдэг туршлагатай. Тэр тренер бол үнэхээр мундаг байсан л да. Яг л одоо хэдмэн тоглосныг нь хараад яг үнэ. За энэ тоглогч бол өнөөдөр баг бэлтгэл орох шаардлага байхгүй. Жим айскул нийт багаараа өнөөдөр 10-аас 15 минут контакттай бэлтгэл хийж болно. Тэгээд сонголт чөлөөтэй шийдэлч юм ингээд ачааллыг нь тааруулж өгдөг байсан. Тэр нэлээд амжилттай авир нөлөөлт юм шиг санагдсан. За тэгээд одоо ингээд олон жил тоглосон тамирчид ингээд өвдөгний өвчин, мөрний өвчин гэл ингээд юмнууд тэрийг ингээд эрдэнэтэй дасгалууд хийлгээл жижиг хэмжээний юм жоох юм хүндүүр гэмтлүүдийг бол ихэд бол булчингийн жоохон чангалаа сунгаад ингээд тэгээд ачаалттай тоглолтын дараагийн маргаашийн бэлтгэл дээр орохоороо бид нэр заавал ингээд нэг сунгалтаар хэлдэг. Тэгээд тэр сунгалтан дээрээ бас ингээд тэр таазмаа ташаа бод ингээд бүхэл үеүүдийг ажилуулаад ингээд баг тэнцээ баг тэр recovery хийхэд л орно 30 минут зарцуулаад байсан баг. Тэр л амар чухал юм шиг санагдсан шнэ одоо. Тийм сонголт бол яалтчгүй чухалтай. Түрүүнд бас нөгөө юм хүм мэдчих жоон гэдэгтэй адилхан. Одоо циррусны хувьд хүртэл бас сонголтууд гараад ирсэн байхгүй тий. Тодорхой хэмжээний эрдэнэ спорт усууд гэдэг, эрдэстэй усууд гэдэг гэх мэтчлээ. Одоо жишээ ингээл өмнө ингээл тамирчтай хамт ажиллаж яж хахад бид нар нөгөө шингэнийхээ төвшинг бас тамирчид нэх яадаг юм байна тий.
уух ёстойгоо мэддэггүй ч юм уу зарим тохиолдолд. Нэг бол өдөрт хэдийн хэмжээний ус уух ёстойгоо ч мэддэггүй ч юм уу. Нэг бол уухаараа учир зүггүй нэг одоо хүүхэд нас шиг ингээл ундаа булаацалж уудаг шиг залглаад байдаг ч юм уу те. Тэгэхээр тэр талаас бас нэлээх мөрч одоо жишээ нь ингээл өглөө босоод тамирчид шээснийхээ өнгийг хараад өөрийнхөө шингэний дутагдлыг үнэлчих боломжтой байхгүй те. Тэр мэдлэгийг яг арын албанд байгаа эмчнэр өгж гин үү? Ер нь одоо хамгийн сүүл Майнстерт ажиллаж те. Майнстер хахад яг арын албанд чинь нэг юм эмч за дээрэс нь ер нь дан ганц Майнстертгүй бусад лигийн төвшний багуудын хувьд арын албан нь ер нь Монголд хэр байдаг юм бол одоо жишээ нь сэтгэл зүйчтэй тийм яа тийм. За яг бид нэр яг нэг Жаданбаа гэдэг нэг эмчтэй энэ үйлрэлд хамтарч ажилласан. За тэр юмч бол надад үнэхээр одоо дараагийн төвшний залуучууд одоо таны үеийн залуу эмчнэрийн хийх системийг үнэхээр хийж энэ хийх юм байна даа л гэж бодсон л да. Яг л тэр тамирчид ингээ нэг нэгээр нь ингээд ачаал авах чадварыг ингээд бүгдийг ингээд судлаад ингээд гүйлгээ дасгал сургалт хийлгээд амьсгааг нь аваад ингээд тэгэн готлоо биеийнх нь эрдэс бодис юу дутагч ин хин яаж ачаал авч ин биеийнх нь одоо өөхний хэмжээ хэр байна те энэ хүнд ийм витамин ийм юм хэрэгтэй ингээд тэрийг ингээд 10 жил альчаад анх удаа л туршиж үзэж байгаа. Тэгэл яг тэр Жаданбаа гэдэг эмчдүүтэй хамт ажиллахад бол нэлийн бас мэрэгжлийн хэмжээнд Монголын дүүнерч үнэхээр мундаг болсон байж гэж санагдчихсэн. Энэ тамирчин ийм байна. Одоо ачаал авах чадвар нь хэдэн хувиар нэмэгдсэн. Урд нь ийм байсан байна гэдэг өөрчлөлтүүдийг гаргаж чадсан болохоор надад бол тэр эмчтэй дахиад үнэхээр хамтарч ажиллах тийм сэтлийг бол өгсөн шүү. Ялч хийж чухал одоо ялангуяа тренерүүд байна те. Тэгээ эмч ингээ хамтарч ажиллах гэдэг байна. Тренер, эмч, багийн ахлах засгалжуулагч. За тэгээд дээрэс нь одоо хоол зүйч, спортын сэтгэл зүйч, хоол зүйч гэл ингээл бүх юм чинь л хэрэгтэй гэдэг нь амар ойлгомжтой болчихгүй. Үнэхээр бид нэр улирлын 27 тоглолт тоглоод плей-оффын эхний шат, 2 дахь шат, 3 аврагын шатыг давъя гэхээр бид нар нэг ойролцоогоор улирал 40-50 тоглолт хийх гэдэг шүү дээ. Тийм бол яг энэ peak performance-ыг нь бид нар яг энэ финал буюу аврагынтай тоглолтын дээр яг бол Монголд яг одоо энэ плей-офф юу гэхээр хаврын хөлөөл ирсэн байдаг. Яг монголчуудын эд ядардаг үе шүү дээ. Тэгэхээр зарим тамирчид нь эрс уналттай байдаг. Энэ уналт юутай холбоотой энийг яаж сэргээж болох юм? Сэтгэл зүйтэй холбох юм уу? Идж байгаа энэ нөгөө нэг хоол хүнс лавшаа одоо нэг монгол хүмүүс тэгж ярьдаг. Бид энэтэй санал нийлэх гээд байхгүй. Тэр юу гэхээр гадаадд очиод нөгөө дахиад махаана шууны мах идэхээр ингээд бэр байхгүй болчлаа гэж ярьдаг. Гэхдээ яг бид нар ингээд тэр бүтэн тэр цагаан гурлаар ийсэн лавшаал цөөн тэр пиши хуушраг энэ хүнд хоолнуудыг идэх хэвээр юм уу тэр ногоо дахианы цээж махаа идэх хэвээр юм уу гэж монгол хүний бие онцлог гэж яг үнэхээр байд юм уу өөр юм уу тэгээд тэрэн дээрээ яг лавшаа цөөн идэх нь зүг юм уу гэсэн надад энэ асуудал байнга л байж байгаа. Сайн нэг юм саанд орчтол та нөгөө тулгай төр явжсэн Хонконг явжсэн яа нөгөө ковид үед болцсон. Тэр тэгэнгүүт нөгөө хаалттай нөхцөлд нэг хэдэн тоглолт хийлээ. 2-3 тоглолт хийж илээ. Тэгээ бид нар ч нөгөө ковидын үед ингээл нэг өрөөний цаана голдоо нэг өрөөтэй тэгэл дараа нь одоо толгой төр зэрэгцээ өрөө байхгүй. Голдоо хоос нэг өрөөтэй шүү дээ. Ингээ хоорондоо зайтай. Тэгсэн мөрчлөө тэнцээч л нэг эхлээ очиж үлээ баг 48 цаг хоригдлоо та. Хоригдох гэх юм уу тусгаарлагдсан юм тий. Тусгаарлагтаа тий нөө шинжилгээ ав. Тэгээ тэнцэнээс ирж исэн хоол нь далайн гаралтай бол тий. Тий будаа. Өөр юм баг. Тэнгүү тэрэн дээр чи Монгол тамирчид энэ хоолнд идээшээд тоглоно гэдэг бас амар эргэлзээ болчихж байгаа байхгүй тий. Тэнгүүт бид нар чинь энэ хоол нь Багдад ингээд нэг хүсэл тавьсан чинь агшаасан бодоод 2 болоо өрчих жишээ. Тий. Яалчгүй нэг тийм инээдтэйч гимэрч юм шиг харамсалтайч гимэрч юм шиг. Тэгэхээр яалчгүй энэ дээр бас ингээд давхар зохион байгуулж байгаа улс ч гэдэм олон улсын тэмцээн байхад тухайн улсын тохирсон одоо буфет хоол байхгүй байх юм чинь. Яг тэр магадгүй нөгөө ковидын үед тийм одоо монголчин чинь баг 2000 гарч ирсэн шүү дээ өдрийн хоногийн тоо. Яг тэр үед бид нар явж ирсэн байхгүй. Тэгээ тэнцээ магадгүй нэг өөр тэмцээн байсан байл яг буфе хоолтой сонголттой байх байсан байх. Тэгээ энэ дээр ялчгүй мэдээж хоол чухал юм гэсэн жишээ тэрэн дээр бас харагдаж болох юм гэж бисээ бодлоо л та. Тэнцээ тэгээд хоорондоо тоглож байгаа ч гэсэн Монгол тамирчдын хувьд илүү хурдан ядардаг ч юм уу те. Тэгээ сая бас энэ дээр нэг хурдан ядралт цуцрал тийм нөгөө энэ иддэг шим тижэл бодисоо яг бүрэн авч чадахгүй л байхгүй тухайд тийм хоолтой байсан үед. Тэгээ бас нэг давхар ярих гэсэн юм лээ сэтгэл зүйчтэй ер нь хэрэг хийж гэсэн бол одоо жишээ нь
миний таньдаг хичээдэг л да бас сэтгэл зүйч. Тий. Бас өөр сэтгэл зүйчнэр байгаа. Тэнгууд тэрэн дээр яаж харж ийм гэхэлэр хөлн мөгдөр судалгаа авлаа л да. Яг олон улсын тэмцээнд явах гэсэн. Тэмцээнд явах тэмцээний сэтгэл түвшлийн үлээ. Тэнгууд тамирчдын хувьд би гараанд гарах болов гэдэг айцсан байна гинэ. Тэнгүүд тэрэн дээр чинь ингээл бас давхар тасалжуулагч тодорхой хэмжээний мэдээлэл сэтгэл зүйч өгчөж л байх те. Энд хоорондох одоо жишээ нь та хэдийн хоорондох харилцаа ч юм уу те. Энэ тоглолтогчийн юу гэдэг одоо биеийн өөрийнх нь яг үндсэн ааш нь ямар вэ? Тэгэхээр та ямар байдлаар тэгээ энэ хүнтэй харьцуул энэчнээс бүтээгдэхүүн гарах гэдэг шүү дээ те. Тоглолтын бүтээгдэхүүн гарах гэдэг. Тэгвэл энэ дээр сэтгэл зүй хэрэг нөлөөлж чинь сэтгэл зүйчтэй ер нь хэрэг хамтарч ажиллаж байв те. Би сэтгэл зүйч нарт баг дээр авчаа тамирчтайгаа уулзуулсан. Тэгээд яалтчгүй тамирчтай заавал байх ёстой зүйлүүд нэг гэж боддог. Тэгээд нэг монгол хүний бас тийм нэг зан характерын онцлог гэж надад байд юм санагдсан. Ингээд сэтгэл зүйч авах ажиллаа хийж байгаа. Ингээд энгийнээс хүнд ч юм уу ингээд янз бүрийн асуултууд асууж байгаа шүү дээ. Тэнгуут нэг монгол тамирчдын тэрийг ингээд serious байдлаар хүлээж авах нь надад айгүй муу санагдсан. Айскул өөрийгөө нээх чадварч гэдэг юм тий. Зарим нь ингээд юм асуугаар балаа юм асуу. Дараа нь за яасан сэтгэл зүйчтэй уулзаад ямар байсан ингээд би асуу шүү дээ. Жишээ нь балаа юм асуугаа тэрэнд чи одоо юу гэж хариулдیں ч гэдэм үү нэг тиймэрхүү нэг өөрөөсөө serious байдлаар хүлээж авахгүй байгаа юм шиг надад санагдав. Тэгээд тийм болохоор үрдэн бас заримдгүй баг гард юм шиг надад санагдсан. Магадгүй нөө сэтгэл зүйчтэй харьцаад өөртөө ингээд хаалт тавьчих юм бол хизээж тэнчэнээс ямар ч юм бол тэрнээс уган сэтгэлээ нэгээд ярилцвал магадгүй тэр өдрийн тоглолт юм уу дараагийн тоглолтод эргээр нэг үзүүлэх зүйл өөрөө ч мэдгүйгээр үрд үзүүлж болох юм байгаа юм шиг надад санагдсан байна. Тэгэхээр Монгол тэр одоо тамирчдын тэр зан характер бас нэг тийм жоохон хаагдмал тийм нэрлэхүү ч юм уу тийм байдлаа айгу түгээмэл юм санагдсан. Бүрэг чимхий юм байна. Тэн дээр нөгөө нэг юуны одоо Gen Z Alpha гэл үед байгаа шүү дээ. Энэ дээр ялгаа байваа. Яг аль аль үетэй харьцаж байхад ч юм уу тоглогчийн хувьд ч юм уу хувийн хувьд ч юм уу тиймэрхүү зүрх харагдчихсан болоо. Харагдсан шүү дээ. Одоо залуучууд бол харьцангуй нээлттэй бас юм хүмүүс яриад сонирч байсан хамаагүй асуудаг болсон юм шүү. Жохон одоо 80-аад оныхын ч гэдэм үү. Бидний хувьд бол халттай байдаг шиг тий. Тэрний өмнөх үе мууийнхэн гэхлээр угаасаа л анханасаа сэтгэл зүйчд гэж байгаагүй яг л зүгээр сагсаад болоод нэг дасгаж уучтай байсан хүмүүс болохоор тэр дээр жоохон хаалттай. Тэгээд яг сэтгэл зүйч хэрэгтэй гэдгээ зарим нь тухайн үед мэддэг ч гэсэн тэгээд нэг сан үр дүнтэй байж чадаагүй баг. Хоол зүйчнэр хэрэг зөвлөгөө өгдөг гэсэн. Ерөнхийдөө гадаад мэрэгчлэлтэн тренер дээр ажиллахаар тэд нар ер нь хоол зүгөө давхар хариуцаа явуулдаг гэсэн. Ийм. Ер нь бол одоо ингээд ажиллаад байхад тэр Европ тренерийн хоолны менюн дээр бол мэдээж ногоог голчсон байгаа ч гэсэн одоо бид нар ингээд айгүй гурил айгүй хийдэж ш. Тэд нар бол юуг санал болгодог гэхээр тоглолтын өмнөх мил гэхээр тэр паста гойм ер нь бол NBA-ийн тамирчид ш. Айгүй одоо нэг дахианы цээж нэг магтаа ч юм уу ер нь тоглолтын өмнөх мил гэдэг тийм мэдээд байгаа байхгүй. Яг үндсэн хоол нь тий. Тэгээд тэр нь жоохон ногоотой. Тийм хоол нь тэгээд тийм цээж мах, үхрийн гол мах ч гэдэм үү тийм дандаа өндөр одоо уураг протеинтэй тийм бол тийм болнуудыг айгүй санал болгодог. Одоо чинь одоо яг спорт сайенс гэдэг ч зүгээр ингээд бүх чиглэлдээ хөгжчихэд байх гэх спортыг чиглэлээр. Тэнгүүд тэнд чинь спортын хоол зүй гэдэг чинь тусдаа. Сэтгэл зүйн тусдаа бүр ингээд шинжлэх ухаан болоо хөгжсөн ба шүү дээ. Манайд бол одоо ингээд тухайн чиглэлээр нарийн мэрэгсэн хүний нөөцөд бас ингээд бэлдэгдээд мундаг болол байна л да. Гэхдээ хамтарч ажиллах гэдэг юм чинь чухал. Дөрөв тренер дээр одоо хөдөлгөөн цэцэл дээр одоо бас гимтлийн дараа яаж сэргийж орж шүү гэдэг. Одоо өөр кейсэн дээр үзүүний гитэр том хүнд гимтлийн дараа эргэж босч бүх булчингийгаа буцаж сэргээх гэдэг ямар үе шаттай явсан чинь ингээд яг тэр шинжлэх ухааны дагуу одоо бүх үйл ажиллагааг сэргээж ээж тэр чинь босгож ирж байгаа хэрэг. Яг өөрөө чи хувьд тэр эмчилгээ тагт хэр удаан хугацаанд яаж явж исэн одоо энэ чухал уу гэдгээр ер нь одоо үзэл бодлоо хэлээч тий. Одоо би яг хөө тэгээд бас Монгол зан гаргаад тухайн үед нөө нэг жоохон сандраад гэх юм уу амар хичээсэн байхгүй. Одоо би мэдээж бас спортоор хичээлжсэн гэхэлэр айгуул сайн тийм физиктэй байж байгаа. Буцаад эмнэлгээс гарч ирээд нэг ч нэ чадгаа болцсон. Доошоо ингээд скват суух гэхэлэр ямар ч юм байхгүй шүү дээ. Сууж чадахгүй. Сүхэж унчаал байсан. Суларсан.
Тэгэл тэрийг ингээд сэргээгээд би ер нь бол нэг 6 сараас 1 жилийн хугацаанд бол маш сайн ажилласан л та. Тэгээ бүх юм яг энгийн болоод нормал болоод тэгэн готлоо ерөөхдөө яг хоо тэгээд ямарч мотивац ахаад спортоор ямарч контакт спорт юм хийж чадах болохгүй юм чи юм ч угаасаа хоригдсан юм чин гэдэг юмасаа болоод юу ч хийхэ болчихж байгаа шүү дээ. Тэгээд төмөр мөрж өрхөө болчих. Тэгэн готлоо одоо яг яг үр дүн ингээд сүргээр гарч эхэлж байна л да. Одоо чинь ингээд хүзүүний хөдөлгөөн багасдаг ч юм уу тий. Тэгээ ингээд цусны эргэлт баг байгаагаас болоод ингээд гар хөл бадаардаг ч юм уу тий. Ингээд гарны бүтэн хатгал байхгүй болцсон ч юм уу ингээд тэгэл тортой юм хүн барьж явахаар ингээд хүн юм өргөж мөргөхөөр ингээд аим цуцаа ихтэй юм ихтэй ингээд тэгээд ер нь бол байнгын хөдөлгөөнтэй байх нь хамгийн чухал юм байлээ. Тэр эрдэнэтэй дасгалтуудыг би ч гэсэн тамирч хийж ижил ер нь энгийн юм шиг байх юм байлээ. Тэгээ үсээ ойлгоол. Мэдрэлийн асуудал чухал одоо ялгаа тэр хугарсан эдийг сэргээгээд буцаагаад бороосны дараа тэр нэг үений хэлбэрч өөрчлөгдөж байгаа шүү дээ. Ингээд тэрүүгээр гарч байгаа мэдрэлийн судлууд удаан хугацааны дараа хэр одоо ахиж дарагдал үүсэх үгүй юу гэдэг. Одоо сүүлийн үед одоо гар бадарч энэ чинь тэмтэй амралтай байхгүй. Тэгэхээр нэг хинж яхалах шаардлагатай. Одоо яг тэр гимтлийн үед одоо өөрөө 6 сар хичээгээд ингээд босч ирсэн гэж шүү дээ. Тэгэхээр тэр үед тусалж исэн одоо тэр имж хөдөлгөөн засалч гэдэг юм тренерүүд ямар арга хэмжээ авч исэн бол одоо тэр надаас яг сонирн байгаа даа. Яа хоо тэгэл нөө залуухан хүүхдсэн болохоор жоохон зөрүүд нөө нэг им нөө физикал терапевтийн эмчнэр терапевтүүд орж ирээд юм хэлэхээр нь энэ тэний юм хэлгээд ахин гэж би яст хойдо бодож исэн байгаа байхгүй. Тэнгуут надаас хамгийн түрүүнд асуусан юм нь юу гэхээр чи ямар спорт юу хийх дуртай ингээ ширийн теннис олох дуртай юм байна. Бол дуртай юм хийх гэдэг юм лээ. Тэгэхээр нөгөөд чинь би тэрэндээ стресстгүй ингээл дуртай юм хийгээд ахаар илүү одоо сакс бөмбөсний бөмбөг шидэгч байд юм уу те. Тиймэрхүү юмнууд ингээл хийлгээл буцаж бүх нөгөө хэвийн үйл ажиллагаанд оруулахын төлөө л тэр хүмүүстэй тийж ажиллаж штт. Тэгээд аль болох тэгээ би ойлгосон ер нь шинэ хоббитэй болох хэрэгтэй байна. Тэр хоббигоо хийгээд ингээ ер нь би тэр дасгалыг хийхэд заавал тийм өөдөхтэй байхгүйгээр л хийх хэрэгтэй байна л гэж ойлгосон шүү дээ. Болчин сэргийг. Энэ л яг цогцол юм болоод байгаа юм л да тий. Одоо манайд ч гэсэн одоо үнийг одоо ихтэй хөгжиж гин асуудалгүй юм нэг бүх юмыг мэддэг болчихлоо. Эрдэс гээл дөрөнд эрдэс болоод юу гэдэг одоо кальц гэдэг бол айгуу чухал. Одоо хүний булчингийн үйл ажиллагаанд хамгийн их нөлөөтэй. Их ядралтын дараа тэр нөгөө булчин судларч байгаа. А тэр нь юу нөлөө булчин татлаа энэ тэргээл магний уу гэдэг. Тэр чинь магний чи яаж нөлөөлдөг вэ гэхээр тэр кальцийн идэд орж байгаа үйл ажиллагаанд илүү түлхэн нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд тэр булчингийн үйл ажиллагааг дэмжиж өгч байгаа. Ингээд эрдэсүүд за дээрээс нь эрдэс гэхэлэр одоо хоол, витамин, саплемент, хоол зүй болоо явчин. Тэгээд сэтгэл зүй тэр чинь хамгийн чухал байгаа спорт. Тэгээд энэ талаас манай подкаст ч гэсэн ер нь л энэ талыг одоо хүмүүс бүгд мэддэг болоосай. Баг тамирчид багийн эзэд лигийн зохион байгуулагч нар энэ тал дээр бас ингээд өөрсдөө мэдээлэлээр хангаж түүнийг анхаарч байгаасай гэдэг үднээсээ бас энэ мэдээллийг түгээж байгаа. Яг спортын анаах ухааны ингээл судлаад үзлээр хамгийн нөгөө өндөр хөгжилтэй газрууд гэвчлээ. Одоо Их Британи, тэ Америк, Канада, за Азиас гэхээр Япон, Солонгос. Тий. Ер нь бол ихний дээгүүр барин дээр л энэ хэл ажиллаж байна. Тэр үеийн арын албыг ингээд судлаад үзлээ л дээ. Судлаад үзсэнгүүд яалтчихгүй саяны бидний ярьдаг. За ортопедик одоо гэмтлийн эмч байгаа юм. За тэнцээ хоол зүй, сэтгэл засалж, хөдөлгөөн засалж, за сэргээн засах эмч. За дээрэс нь биомеханик гэдэг өшөө бүр салаал бол зүрх судас тий. Зүрх судасны эмчрэг. Эдгээр ингээд бүх баг бүрэн байдаг юм байна л та ингээд судлаад үзтер. Тэгэхээр магадгүй яг тэр чиг ингээд арын албатай тий альва спортын баг. Тэр чиг арын албатай байвал тэр хэдийн хэмжээнд хөгжих боломжтой байна гэж нэг тавиад. Хоёрт хамгийн ойрхон гэхээр одоо шин энэ хэдийн арын алба байснаар тухайн тамирчдыг бид нэр гэмтлээс өрчлөн сэргийлж байгаа. Өрчлөн сэргийлнэ гэдэг маань үргэлжлээд нөгөө тамирчны маань гэмтэл бэртэл баг гарна тийм үү. Дээрээс нь тухайн карьер тухайн тамирчны зам нь илүү өндөрлөлт болох гэдэг. Тэгээ нөгөө талаас эргээ харахаар одоо албан байгууллагууд спонсорууд аягүй их орж ирдэг болсон. Тэнгүүд нөгөө эрүүл байгаа тамирчин удаан замналтай эрүүл өсөж тухайн спонсорын нүүр царай болж чадаад байгаа хгүй. Тэгэхээр бол спонсорт бас хий мөнгө зарлахдаггүй гэдэг юм уу. Тиймэрхүү байдалтай байхын тулд ерөнхийдөө энэ подкаст маань спортын анаах ухааныг энэ багаар ажлыг тэ бусдаа бас уриалъя гэсэн байдалтай л ер нь бол битэрийн зорилго бол нэг тиймэрхүү байна. Тэгээд ер нь иймэрхүү подкаст ер нь манад байдгүй яг спорт эрүүл мэндээр ер нь иймэрхүү подкаст байвал өөр чинь ямар санагч
ийм яг эрүүл мэндийн талаас нь хийж байгаа подкастыг бол би анх удаа харж байна. Тэгээд энэ надад бол хамгийн хэрэгтэй залуу тамирчдад бас маш хэрэгтэй мэдээлэл өгөөд өөрсдөө карьерийг аль болох гэмтэл бэртэл багтаа авч явахт нь амар түлхэц нөлөө үзүүлэх юм болов уу гэж бодож байна. Яа тэгвэл одоо ингээд шагаагаа бүрэн идгээгүйгээс болоод ингээд жоохон зүгээр болох жоохт нь л ахиж тоглоо стрессээр байгаа л тэрийг ингээд буруу идгээгээд ингээд ясна ингээд шал өөр бүтцтэй болцсон ч юм уу. Тийм тамирчдын жишээ ингээд хит байна л та. Одоо тэрийг өөрөө ч зарим нэг тамирчид ингээд ийм подкаст маснаар байхдаа ярьсан бид. Тэрний нэг чинь одоо Дирк Новицки байхгүй. Би ер нь бол нэг карьераа хитрхи удаан үргэлжлүүлсэн байлээ. Ер нь бол нэг 2 жилийн өмнө л болчих байсан байлээ. Одоо ингээд Дирк Новицки ингээд явахдаа ингээд нэг юм доглон хүн шиг ингээд нэг юм сони. Ер нь бол NBA тоглож байгаа хугацаанд сүүлийн хэдэн жилдээ сүүлийн 2-3 жилдээ нэг ер нь гүйж байгаа нүртэл явж байгаа нүртэл нэг ингээд нэг сони ингээд нэг өрөөлт гаж юм шиг яваад байгаа гэсэн. Хэтрүүлэл тоглоод тэр шагааны гимтлээ хитрхи ингээд удаан тэрүүлэн дээр тоглолцсон тийм сөрнөлөө байдаг. Тэгээд бас нэг ажиглагдаад байгаа юм юу вэ гэхээр энэ тамирчдын энэ сэтгэл зүй тал дээр бас нэлээд их алдаанууд гаргад юм болоо. Тэгээд одоо түрүүн хоол зүй, амралт гэж ярьдаг. Тэгээд сүүлийн үед одоо ингээд биднийг нэг завгүй байлгах юм амар их болцсон. Гар утсаараа ингээд сошиал дээр юу яаж намайг ярьж гинөө гэл эндээ ингээд анхаарал. Одоо ингээд залуу тамирчид ерөөсөө зүв амрахгүй юм санаад байна. Тэрний юу гэхээр зүв амрахгүй нэгт чинь шүн их дундахгүй байх гэсэн үг шүү дээ. Нойроос шүний 2 цаг 3 цаг хүртэл ингээд сэрүүн байж байгаа унтаад маргааш нь тоглолтод оролцоод тэр тамирчны одоо үр бүтээлтэй талбай дээр байх нь хэр байх вэ? Эсвэл 10 цагт унтаад өглөө зүв хоол идээд өдөр зүв хоолоо идээд ороод ирсэн тамирчны талбай дээр үр хөшгтэй байх уу гэдэг дээр ингээд хувийн тэр менежментийн асуудал дээр нэлээд асуудалтай талууд дутагдaltaй талууд нэлээд байгаа юм шиг санагддаг. Тэгээд бид нэр залуучууд тэрийг мэдгүй ш мэдээд байгаа мөртлөө тэгээд болчтой юм чинь л гэж бодоод байгаа шүү. Залууны сэтгэхүүгээр тэгэл тий. Бас энэ талаар яриул бас сонирхолтой юм байна тий. Ер нь нойр гэдэг чинь том зүйл. Нойр гэж хамгийн чухал гэдгийг бид нар илүү хийх хэрэгтэй байна тий. Одоо зүгээр 8 цаг 9 цаг л ордоо шуургаснууд нь хожоод байгаа гэдэг тийм яг байна. Тийм ухамсартай тамирчин жилтгүү зүгээр ингийн ард иргэдчихсэн айгүй их нойрны асуудалтай байгаа шүү тий. Одоо ингээл багууд ингээл байрлж мэрилэл яж байгаа чи орой уцаа нь ороод тий. Тэрийг зүгээр өөртөө авчраад өгчмөр байхгүй уг нь бол тий. Тэрийг тэгдэг байсан. Тэрийг одоо заавал хураагаад авах шаардлага байхгүй. Тий. Зүгээр өөртөө одоо ч бид нар ингээд эдгээр зунд ямар үед амьдч байгаа бол зүгээр л өөртөө л хайртай хүмүүс бол тэгээд их унтчих гээд байгаа байхгүй. Тий. Тий. Одоо би ингээл энэ тентгийн багуудтай ингээл байрлал зурланд нь явж хахад тааш. Заавалч орой ер нь бол нэг жижигүр томлон тий мэдээж жижигүр томлон жижигүр бүх утсыг хураагаад тасгалжуулагч өрөөнд авчирч тавина. Тэ. Тэгэхгүй тэгж хураалгах хэрэггүй л байхгүй юу? Ер нь одоо ингийн жокер хэрэгтэй. Өөрсдөө л хомсраараа болчмоор. Тэ. Тийм хураалгах хэмжээнд хүрэж ийн гэдэг чинь бас нөгөө тамирчдын өөрсдийнх нь одоо сахилах бод хомсрын тал харагдаад шүү дээ. Тэгээд жоохон бахт ингээд спортер хичээлд багш санжуулагч нар хэлдэг байсан байхгүй. Өвөл дулаан хувц өмсөө. Та нар нэг ханаа төрөх юм бол наад бүтэн 7 хоногийн чинь бэлтгэл 2-7 хоногийн чинь бэлтгэл ямар ч үр дүнгүй болноо гэл хэлдэг тухай үед тэгэл гой сайхан харагдахад үсээ гэлдэл явдаг байсан байхгүй. Энэ бүхэн тэгэл бороод байсан байгаа байхгүй. Тэгэл ийм жижигхэн ийм детальтай ийм зүйлүүд дээр айгуусан анхаарал одоо жишээ нь ингээд хүссэн хатаагаал дотороо өмсөн бандаашаа солио тий энэ чинь цаашдаа шамд хэрэгтэй шүү гэл ингээл тэр хэлжсэн хамгийн энгийн зүйлүүд нь тамирчин болоход хамгийн чухал зүйлүүд байсан байгаа даа тий. Тэгэхээр энэ зүйл төр залуу тамирч нэлээд анхаарах хэрэгтэй болоо. Тэгээд тэр талаар тоороос тэр ядралт шүний нойр ямар чухал вэ? Хүний биед физиологи яаж тийм гимт бэртэлтэй одоо холбогдож яригадаад байгаа байхгүй тий. Гимтэл бэртэл сэтгэл зүй бүх юмтай хоолтой хүртэл холбогдсон. Нойр ягаад тэгэхээр хүн эрт унтлаа гэхэд тэр тохиолдол нь тархитай л хамааралтай байхгүй. Тэр тархинд яг л дааврууд ч ялруулна шүү дээ. Тийм хэмжээний хоол идэх аппетит төрүүлдэг ч юм уу те эсвэл нойр багтаа бол аппетитгүй болчдөг ч юм уу. Тэнгүүд нөгөө бие физиологч чинь тэр чигээр өөрчлөлтүүд ордог. За хамгийн энгийн жишээ. Тэр чинь өөрөө тусдаа ахаад шинжлэх ухаан. Тийм үү. Ингэж ярьдаг бас тамирчид байна. Нөгөө нэг яг нэг
одоо багасаа ч гэх юм уу ингээ идээ сурцсан хоолнод байгаа шүү. Яг л энэ нэг будаа цааргын 2 мантан буустаа ч юм уу идэхгүй бол юм ийцэн болохгүй шүү дээ. Тэгээд адаас нэг газта ондоо уудаг ч юм уу. Тэгэхээр нэг юм ийцэн болоод байна шүү дээ. Сэтгэл нь ханаад байна шүү дээ. Тэр чинь би бол тэр хоолыг бас сэтгэл зүйтэй бас холбох гэдэг. Тэгэхгүй жоохон хөнгөн хоол идэхээр хүн заавал цадтлаа идэх алдгүй гэж би ойлгоод байгаа байхгүй. Тийм шүү дээ. Ингээд ерөнхийдөө яг авах хэвээр уураг тэр протеин юм нүүрс хүчил одоо юу гэдэг тэрийг авчихна. Тэгээд би энэ хөнгөн байж байвал одоо перформанс нөлөөлөх гэдэг зүг байх гэдэг юм санагдаад байгаа байхгүй. Тэр хоол амар чухал байна, нойр амар чухал байна, сэтгэл зүй амар чухал. Сая нэг Jade Navi гэдэг Detroit Pistons драфтлагдаад аягүй сайн тоглож байгаад хөлөө хугалцсан замир чинь Chicago Bulls руу очиод гэмтлээс эргэж ирээд тоглож байгаа. Бас л энэ ACL, MCL бүх юмаа таслаад эргэж ирээд тэр тамир чинь ер нь сэтгэл зүй бүр ингээд 0 заасан. Одоо та нарын харж байгаа Jade Navi чинь Jade Navi биш ээ, би өөрөө биш. Энэ Jade Navi гэж хүн байхгүй болсон гэдэг. Тэгэхээр тийм сэтгэл зүйн гутралд орсон хүн одоо юу гэдэг хизээч хуучин Jade Navi болохгүй гэдгээ өөрөө мэдсэн юм шиг нэг юм ярьж байгаа. Тэгээд энийг одоо яаж давж туулах хэвтэй. Заавал тэгэхээр энэ ACL, MCL энэ hyper extended нээр яг 100% идэгдэв юм уу, идэгдэх юм уу гэл ингээл амар том асуултууд байгаад байгаа тамирч хөвгдөд. Нарийн. Тэгээ энийг сэтгэл зүйтэй холбож тайлбарлах болж байгаа юм шиг байгаа. За тэгмээ дасалжуулагч нар дээр гардаг нэг том түгээмэл асуудал нь юу юм гэсэн чинь одоо ингээл асар олон ингээл хожигдлыг туулахаар стресс гэж нэг зүйл байна. Тэгмээ яаж энэ стресс гэж зүйлтэй коп хийх юм? Энийг яаж даван туулах юм? За тэгмээ магадгүй нэг яг тэр хожигдлынхаа араас нэг 2 3 шиг пи уугаад ч юм уу ингээд сайхан ингээд нокроод ингээд унтаад босоод ингээд тэг амарцсан байдаг ч гэсэн урт хугацаанд тэр нь зөв шийдэл биш. Одоо бид нар мэдээд байна те. Тэгэхээр энийг одоо юу гэдэг чинь магадгүй гүйлтийн зам дээр гараад нэг 15 минут гүөх юм ингээд зүв би одоо зүв арга замууданд би бол мэдээд л те энийг ерөөсөө би өөрөө хийхгүй л байна л та. Тэгээ зүгээр энийг би бас өөрийгөө олохгүй би тэгэл ингээд бодоод нэр сэтгэл зүйчтэй ч уулзах хэрэгтэй болоо ингээл тэгэхгүй ингээл хожигдлын дараа нэр хүн ганцаарддаг ч юм болоо гэл ингээл салжуулагчд хүртэл ингээд сэтгэл зүүн ингээд шүн нойрны асуудал ч гэсэн ингээд үүсдэг юм байна. Энэ бүгдтэй би цаашдаа яаж даван туулж иж яг топ перформанс тэгээ яг миний одоо ингээд оюун санаагаа шарп байлгаж би илүү үр дүнтэй ажиллах гэдэг шүү. Тэгэл ингээд ийм олон асуудлууд амар тулгардаг юм байна л. Тэгэхээр энэ болгон та хоёртой амар холбоотой болохоор энэ подкаст цаашдаа нэлээд гоё дэлгэрээ явах болов гэж би хараад байна. Тийм. Яалт шүтлэр ингээд дүгнээд хэлэхэд саяны нөгөө эмнэлгийн арын албанд байх хэвээр түрүүн хэлсэн тийм эмч за сэтгэл зүйч, хоол зүйч, сэргээн засах талаасаа, хөдөлгөөн засах талаасаа бүгдээрээ л хэрэгтэй гэдгийг саяны яриан дээрээс дүгнээд харахад хэлжлээ л да тий. Манай ч одоо нийгэмлэг холбоот институтууд байгуулагдал байна л да. Яг энэ цогцоороо байх хэрэгтэй байна гээл. Тий. Хөгжиж байгаа үеин дээр л явж байна. Энэ манай энэ дугаарыг ерөөдөө бэлэг өгж байгаа. Маань юу ихлээр бомбон гэдэг Япон брэнд байгаа. Энэ ерөөдөө тайпинг ерөөдөө хамгаалах хэрэгслээ. Оруулж ирдэг гэсэн үг тийм. Спортын альва бичлэг хэмтлээс ерөөдөө бомбон байхад хамгаалах боломжтой гэж хэлгээд. Энэ нэг бяцхан бэлэг байгаа. Бомбоноос гэж байгаа. Маш их баярлалаа. Тэгээ ингээд нэвтрүүлэгтээ урьж оролцсон амар баяртай байна. Тэгээд баярлалаа. 10 жилдээ ингээд тэ нэг ангийн найзууд байсан ингээд найзгаа ингээд Японоос докторийн зэрэг хамгаалаад ингээд Монгол улстай спортын салбарт бас ингээд маш тийм том хэмжээний эмч болсон баяр хүргэе. За баярлалаа. Цаашдаа маш олон ажлын туршлаж ажил дээр ингээд хамтарч ажиллах боломж олдох байхаа гэж тэгэл найдаж байна. Тэгэлгийнх бидний подкастт ирсэн маш их баярлалаа. Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд бидний зорилго чинь бас спортоос үржилтэн гимтлээс сэргийлэхээс гадна энэ спортыг сурталчлаа энэ ард нийгэмд эрүүл мэнд ямар чухал юм бэ гэдэг. Таны ажил ч гэсэн те Монгол улсаас агсан бөмбөгийг хөгжүүлэхэд те түүнийг сурталчлахад одоо өргөрөөл маш их үзүүлж байна. Тэгэхээр цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт гэсэн ёо. За хоёртоо баярлаа. Энэ удаагийн дугаарыг энд хүрээд өндөрлөе. Тийм дараагийн дугаар төшөө сонирхолтой за спортын анаах, спортын бэрхшээл гэмтлийн талаар ярилцуулан замун үнэхээр мэдхийг хүссэн ч юм уу те түрүүн ярьдаг сэтгэл зүйч талаас, терапист талаас ч юм уу мэдхийг хүссэн ямар нэг асуулт байвал комент байдлаар үлдээгээд тэрнийхэн талаар бид хоёр бас дараагийнхаа дугаартаа анхаарч хөрөх болно. За ингээд сонссон үзсэн бүгдд баярлалаа. Баярлалаа. Баяртай.